За юу цаана үзэгчтэй, сонсогчдоо энэ өдрийн мэнд ингээд Switch Cast-ийн 7 дугаар дугаар эхлэхэд бэлэн боллоо. Switch Cast-ыг мэдээж M Lounge-аас Иба, Цэги, тэгээд миний бибид гурав ингээд үндсэн 3 гишүүдээр хүргэж байна. Юу цаана? Осайны. Тэгээд гадаа ер нь бол өвлийн уур амьсгал ороод дуусчлаа тий. Шинэ жил мэлбүрийн ёолкон засагдаад хүүтэндээ тасч штий. Сүүлдээ өвлийн биш шинэ жилийн уур амьсгал орж эхэлсэн байна. Тэгээд сүүлдээ халууцаатж байгаа юм шиг санагдчихээн. Ихтлгүүрийн урд нөө ёолкон засагдсан байл шүү. Тий. Энэ аль дээр л засагдсан юм байл л дээ. Хэд өнөг мөл засагдсан биш үү? Тэгээд сая түрүү 7 хоногт засагдсан да. Нэг амар цас ороогүй юу. Тэгээд тэрнээс хойш л явж байна. Та хоёроор санаас ахаа. Өө тий хичээл. Ингээ дугаар болгон дээр хичээл. Удахгүй амархан юм шүү та хоёр чаа. Одоо угаасаа нэг 3-7 хоногийн дараа амарлаа шүү дээ. 3 байна уу 4-7 хоногийн дараа тий. Тийм ээ. Дүнгууд гараа тууслаа. Манай цэгийн төгсөх жил нь бол ойртой л байгаа л та. Ой төгсөх юмсан. Юу? Юу вэ? Төгсөе л тоо. Тимстэй. Тэгээ айгу хүмүүс ч одоо ингэ сураад төгсөж байгаа шүү дээ. Жил гарны дараа төгсөн. Тэгэнгүүтээ төгсөө дахиад бакалавраар 4 жил сурна гэж байгаа. Юу юм дахиж өөр мэрэгчлэр үг. Тийм. Буруу мэрэгчлээ сонгоцсон хүмүүс. Ер нь өөр тэгж хос мэрэгчлээ болно гэх тийм ээ. Яг болно л доо. За шууд сэдврүүг орох. Тийм. Өнөөдөр тэгээд мэдээж үндсэн 3 сэдвэрээ дагнаа. Тэгээд 2019 он дуусж гин те. Тэгээд ер нь бол энэ 11 ингээд бадсан жоохон яриа өрнүүлэе гэж бодлоо. Тэрнээс гадна ер нь бол яг энэ 10-нд шилдэг NBA-ийн тоглогчид хэм байв, шилдэг рэпрүүд хэм байв. Тэгээ яг нэг хүмүүсийг онцлоод ер нь бол ярина. Тэгээд ер нь бол эхлээд ойрын өдрүүдэд юу болсноо ярилцъя да. NBA-д ойрд юу болж юм? Та хоёр яа ойр тоглолт үзв үү? Ойрд нэг тоглолт үзсэнгүй. Ер нь тэгээд юм хараад ахтал дончч л алаад авахын сурагтай юм шиг. Тийм Юусаа Янз бүрийн ингээл мэдээний сайт мач юм уу ингээл данд дончч л дончч нэг трипл дабл дончч 40 оноо л гэж гараад ах юм шиг ерөөс. Харин тийм. Дийлдэхгүй нэ дийлдэг. Лука Дончич тэгээд 30-10 бараг дундчихлаа чинь. Тийм. 90 оны 1 сар явах Тийм. хэрэгтэй. Тэгээд 2K дээр сая 4-7 хоногт апдейт орсон л та. 93% болсон байлээ. 93 гэдэг чи одоо бараг шилдэг 5 автай байна уу яагаад вэ? Ямар ч холбогчийн байрал дээр бол Curry Yard. Тэгээд Curry Doncic, Lillard, Kyrie гэсэн иймэрхүү дараалттай болсон байлээ. 2K дээр шинэ апдейтэн дээр. Тэгээд өнөө өглөөний тоглолтыг би харлаа л та. Зүгээр Джеймс Хартны чи өдөс. Houston Dallas 2 нэ. За. Джеймс Хартны чи өдөс зүгээр наадчил. Westbrook дээр өдөс наадсан. Тийм. Уулын тийм би бас хайлайтыг харсан байхгүй. Тэгээд плей юуг нь харсан чинь 108 112 гээд 4 оны зөрүүтэй болчихсон чинь тэгээ нэг баг тэгээ босоод ингээд нүр гараа угаагаад ирэх хооронд нь баг тоглолтыг шийдээ хийцэн байхгүй. Дончич 28 оноотой явжсэн дараалал баг 13 он авсан байна уу та. Тэгэл степ байх 3 эсвэл алдаатай тир дропыг л ер нь тиймэрхүү байдлаар шууд 40 оноо авсан. Мангас юм. Харин ер нь одоо энэ хүнийг яг яаж хамгаалах учраа бол хүмүүс бол олохгүй л байна л та. Уусаа нэг тийм дончич хөдөлгөөн аяга гоё ингээд хүлээцтэй, тайван гэсэн мөртлөөс юм хурдтай ч юм шиг. Эффектив. Айкутай тоглолт байл та. Тэгээд тэр нэг амар стат гарсан нэг PER гэдэг Player Efficiency Rating гэх тэрнгээр бүх цагийн одоо тэргүүлээд эхэлсэн гэсэн. Бүх цаг үед юу? Тийм. Will Chamberlain 31.3 гэдэг. Тэр тэгсэн чинь Doncic 33.2. Тийм. Гэтэ яг явандаа унхал байх л та. Гэтэ яг хэсэгэн зурд ингэж амар тэргүүлж ийн гэдэг чи одоо бүр impossible юм биш үү? Will Chamberlain стат ч угаасаа 50 20 10 юу л аим шигтэй стат. Утгагүй стат томчилдаг. Тэгээд Лука Дончич бол All-Star-ын гараа болох нь бол энэ жил ойлгомжтой байх байсан. Угаасаа Стеф байхгүй юм чаа. Саналыг бол сайн авна. Тэгээд Guard гэж явж илээ баярлалаа харсан. Тэгэхээр бол Harden тэр хоёр All-Star-ын гараанд бол батаа байхаа. Harden ч гэсэн ер нь бол бас амар л байгаа шүү. Яг бусад туслагчдын сайн тоглохгүй байгаа болохоос тэр Clippers-ийн өдөөс хараад зүтэй. Алдаатай step back хийгээл юм аа тийм. Би бүр ёо за энэ дуусчлаа гэж харсан. Йоо тэр Beverly шагаа юм болчихлоо шүү дээ. Йоо.
Бэверли унаал тэнгууд PG-араас нөхөөл оцсон чи алдаатай гураас хийчих жоох. Тэгээ харамсалтай нь Westbrook шидэлтэй хийгээгүй тухайн тоглолтын дээр харсан. Яг уу орж болох л байсан л да. Ороод алдаа авах магадлал нь бага л та бас нэг 4 хүн байсан байхгүй. Тэр тоглолтын яг харсан чаа. Тэгэхээр Westbrook бол яг урагшаа нэг алхаа шидэж болох гэсэн. Гэхдээ бас хамгаалт ирэх боломжтой тэр байна. Тэгэхээр яг шидсэн зөв. Тэгээ 3-аас үр дүн багтай шиддэг байсныхаа л одоо гоорно гарч байгаа юм уу та. Уул нь бол Хьюстон бол хожицсон тоглолт байсан тэр тоглолт. Хардны чинь шидэлт нь 12-оос 3 мөр гэтлээ. 3-аас. Хард яг нэг игцэгтэй үед яг 3-аас бол хийчихдээ. Яг тоглолтын дундуур нэг степ бэк хийгээд тэр нь бол яг тоосготоод байдаг болсон мөлий энэ жил. Тэр яг хөө. Зак Левин. Лавин те нэр Левин. юу сэвлээ шүү. Гэтэ Шарлотт бас нэг залуу баг те яг хожичлоо гэж бодоод бөмбөгөө гаргаад ясан таслуулчихж байгаа. Харин тийм тэр юм навшаач гэх. Минутын дотор баг Чикаго чинь 9 он авч 3 удаа 3-аас хийсэн шүү дээ. Лавинийг хурж ирж шидээд Саторански нэг шидээд тэгснээр Лавин дахиж тасалж идэв. Нөгөө Кобигийн нөгөө Юта Jazz эсрэг нэг сүүлийн хэдэн тий. баг тэр шиг юм болоод тийм. Режи Миллер бас нэг дээр үед бөмбөг тасалж 8 оноо. Тийм. 16 секунд төлөө 25 секунд. Тэрвэл хөвчихгүй тэгэл нэг дундаа болно л шээ. Тийм. Шарлот тэр өөрөөсөө таян байгаагүй юм уу яасан. Зак Левин өөрийгөө хин гэдгийг ер нь бол одоо харуулж эхэлж байна. Үлрэлт бол айгу таараа байгаа гэсэн юм байна. Нөгөө фэнтези дээр харангууд хаяа 10 оноо, хаяа 30 оноо тийм биш. Түрүү 7 хоног миний фэнтезист гоё байлаа шүү дээ. Йөө. Идэж уулаа шүү дээ. Ялч нөгөө баг нугаас нөгөө таарах хүн Брокт эдэр гимтсэн байсан дээр нь улбаалаад. Маа CJ McCollum 3-3 блок хийсэн. 2 блок дундчилсан. 1-7 хоногт. Айгу ээлтэй 7 хоног гэсэн. Гэтэ Portland бол хожил аваагүй. Melo ирснээс хойш 3-0 гэсэн амжилттай. Хожил авч чадаагүй л байна. Мело ч тэгтээ амар үлээ. Мело статус гайгүй сайн байгаа. Стат нь гайгүй. Melo яг тийм бол нэг тийм буруу юм харагдахгүй байгаа байхгүй. Яг нэг Portland угаасаа хамгаалдаг юм байна. Мело нэмдээ багаараа л хамгаалахгүй. Аха. CJ яг нэг 2-3 блок хийж байгаа. Родны хүүд ёо өстө авах юм байхгүй тоглолттой. Би Родны хүүдийг фэнтези дээр ингээд яг 2 өдөр дараалал тоглолттой байсан авсан чинь 2 өдөр нийлээд 8 оноо. 2 самбар, 3 самбар ч л. За бойлол. За арайчтэй гээ. Тэгээ шууд хайсан шүү дээ. Portland өөрсдөө угаасаа хамгаалахыг тийм хүссэн тоглогч алгаа. Тэгээл хожихгүй байгаа дах шиг. Өөр нэг таарах хүн байгаад байгаа баг гэвэл Spurs байна. Бараг 8 дараалал авч гэх. Spurs нэр яач юу? Сургуур болчих юм те. Тий, Spurs Aldridge муу байгаа. Aldridge стом муу. Олон плей-офф хүнчдэггүй дээ. Харин тий Spurs тэгээд нөө Олимпик нэ. Дэлхийн аврагт явсан Derek White нь орон гараа. Нөө Мөрэгээ холбогч байгаа шүү дээ. Тий. Би зээгч болон тоглоом Мөрэгээр алсан даа. Одоо амар ш 2 гээд. Тэр 2K дээр бол амар тоглож таач амьдрал дээр нэг бол гимтэлтэй нэг бол нэг 20 минутын хязгаарлалтаа тоглоод байгаа л та. Тэгэхээр яг үндсэн потенциал нь гарахгүй. Тэгээд нөө нэг довтлогооны яг үндсэн үнэн дундын зайн шидэгч болохоор тэгээд их тийм efficient биш довтлогоотой л яваад байна л та. Демариг одоо баг солино гэсэн ер нь бол айгүй олон юм явууллаа. Би бол юутай солино гэсэн байл. Юутай нэг хинтээ нэг баг болно гэх гэдлээ. Aaron Gordon гоо биш хинтээ илээ. Харин Орландо руу солих гэдэг байгаа байхгүй. Aaron Gordon-оор. Тийм. Тиймэрхүү. Тийм мэдээ бол айгүй их явж байгаа. Тэгээ ер нь яг 12 сарын 15 ягаад нэг гэрээ байгуулсан тоглогч 100 гэрээ хийсэн тоглогчд одоо 12 сарын 15-наас гэрээ дуусна. Үгүй дуусна шээ. Нэг гэрээ хилээд олж болно. Тэгээд 8-aalцах хэрэг нэгддэг байхгүй. Тэнгүүд одоо энэ тийм. Тэнгүүд одоо энэ сая 100 гэрээтэй тоглогчд солилцох боломжтой. Тэгэхээр бол солилцоо нэлээд хийгдэх байх. Наазах нь Миннесота бол D'Angelo Russell-ыг авна гэж яригдж байгаа. Одоо хүртэл яг угаасаа 100 авснаас нь хойш л гэж яригдж байгаа. Тэгэд би бол авчаасаа л гэж харж байна. Миннесота гоё байгаа дэр. Бас тэгээд Spurs бас солилцоо хийх хэрэгтэй. Энэ багаар нэг юмсан баг задлалцсан юм шиг. Бас Aldridge-ийг одоо тий East Mist руу Boston Moss руу явуулчих хэрэгтэй байна. Тийм. Буцаа Portland руу явуул. Portland руу ч юм уу тий White цагаар солих хэрэгтэй. Гэж бол хараалаа л та. 20 үед.
Тэгэд өөр гэвэл мэдээ залуу баг тэр Кембагийн гимтлийг харсан уу? Би бүр яг хүзүүн тугарчлаа гэж харсан. Йоо. Yes. Гидс мөрөгч шүү дээ. Баяхан. Ингээд цээж Баяхан тоглогч яг юм. энэ аимхай нэг ч яддаг. Тэр яг Хадаад мөргөө тавьсан. тэгээд хөдөлж чадахгүйсэн байхгүй хүзүүн. Тэгэхээр би бүр ёо ямар эвгүй юм бэ гэдэг. Зүгээр тэр хүйтээ нэг wind юм орчно гэд юм орчлаа гэдэг тэгсэн. Яг тийм л юм болсон баг. Тэгэл тэр нэг зөөлидийн гэмтэл болсон баг. Тэрнээс л нэг яг та хугарч муурчлаа тийм амар юм болоог ах уу. Тэгээд дамнуурган дээр аваад гарахаар бүр айсан байхгүй. За энэ юу болчих вэ яач вэ гэж. Тэр Бостонд бол яг хуу нэг 2-3 тоглолт өмчих баг. Тэгээд тоглоод эхлэх байхаа. Тэгээд Кембагаас илүүтэйгээр Бостны одоо лидерийг бол Тейтем гэж ярилцаад байна. Тэр Тейтмийн шидэлтийг харсан. Клиперсүүд PG-г унгаагаад 3-аас шидээд тоглолт тэнцүүлээд. Тэгтээ хожигдсан л доо. Яг нөгөө багт нөгөө Кавай 2 клач юм байгаа. Лүү Уильямс ч юм уу амар тоглож байсан Клиперсээс. Тэр хоёрын арт л шүү дээ. Түрүүчин тэр Хьюстонтэй тоглож байгаа тэр хоёроос илүү Лүү Уильямс багаж ирсэн байхгүй юу 4-4. Орж ирээ 2 удаа 3-аас идчихэж байгаа. Тэгэд 23 оноо 2 дугаар хагас авчиж байгаа байхгүй ганцаар. Тэгэхээр Лүү Уильямс юм бол нүүр нөлөө их байсан. Clippers бол ер нь бол яг тавуулаа нөгөө нэг яг довтолдог таав нь гараад ирэхэд бол хэцүү л юм бэл. Хамгаалал угаасаа хамгаалалт хоёр талдаа л хэцүү л дээ. Тийм нөгөө талд олонгод одоо жишээ нь те Хьюстон болонгод хаардн дээр 2 хүн очиж байгаа бус нь ягч чадахгүй гэж байгаа байхгүй тийм. Одоо Капелла мапелла ч залаа шидэлтэй биш. Капелла юм хаа самбраас бол амар. Би Капеллагийн нэг бас нэг юу гарцсан байсан юм шүү дээ. Тийм нөгөө Денис Родманаас хойш 20 биш 19-с дээш самбар хийсэн. Цорынгаас тоглогч гэдэг. 7 тоглолт дараалсан. Капелла самбарт бол сайн байгаа. Идэж ууж байгаа. Юу 7 тоглолт дараалж 19 самбар дийш юм уу? Тийм. Тэр фэнтези дээр авсан хүн бүр жаргаж байгаа самбар дээр. Капелла бол идэж ууж байгаа. Гэтэ Лүнигөө төсөл үлдэлтэй амар шүү дээ. Лүнигөө төс жоохон шаргаад идэг л та. Капелла. Тэгээд манай Ховард идэ өөрчлөсөн сайн л байна. Эди нэг сони юм би угаасаа нөгөө фэнтези дээр авцсан. Ребаунд авах болцсон. Ребаунд нэг 5-6 гэлт унтчилж байгаа. Ребаундын нөгөө хин Леброн орж ирж аваад нэг бол Брэдли аваад нэг бол Рондо Мондо ч юм уу тийм. Эди нэг тэгж төв рүү зүтгэж самбарт гүөхээ болцсон байл. Тэгэд бөмбөг амар тасалдаг болцсон. Ассист өгдөг болцсон. 5 ассист өгдөг. Тэгвэл болж шүү дээ. Эдигийн тэгээд нэг юм хаяад 5 блок гэхээр бүр урамтай юм аа. 5-6 блок хийгээл баг. Дороо фэнтези дээр бариад өгч байгаа. Би нэг өмнөх 7 хоногт баг 7-2-2 тоглож байсан чи эдигийн блок самбарын ачаар тэгээд 5-4 билүү тэгж ажиллагдсан шүү дээ. Эди тэгээд чирхээ үжирж байгаа. Lakers гоё байгаа. Угсаа нэг яриад байгаа шаардлага. Тэгээд Lakers гэснээс дээр өчигдөр Memphis-тэй тоглосон. Нэг оноогоор л зовжиж байж боо. Зовжиж үз. Яагаад зовжиж хоцсон бэ гэхээр Memphis Jam Morant гэдэг. Одоо ирээдүйн суперод. Тийм. Тэр өстө янзын залуу байл та. Тэр нэг ажи дээр нэг тийм бичлэг нөө шүүгсэн эмхтэйс тэр нөө Morant-аас хурдангүйсэн гэдэг. Нэг Morant бөмбөг таслаа ботсон чинь нөгөө эмхтэн те тур бодоод цаазахт наачсан байдаг талбай цав. Нэг тийм бичлэг яваадсан нэрээ. Тэр эмхтэй шүүгчнэр айгу олон болчихсон шүү дээ энэ бий чинь те тасгалжуулагч ч байгаа. Тэгээд ер нь бол үр нөлөө нэгсэж байгаа. Morant ер нь бол баг rookie of the year шүү энэ талаараа. Статнд сайн байгаа шүү дээ. Яг бүр тийм тасархай сайн биш л. Гэтэ ер нь тийм consistent дүнгэж орж ирсэн тоглогч гэхэд тий. Би ер нь жилдээ нэг фэнтезигаас rookie of the year-ийн улгаалцдаг заншилтай. Түрүү жил Дончич байсан л та. Тэгээд Дончичийг баг MVP-ийн өрсөлдөөнд бас 2-т болгоод байлаа. Тийм, Magic Johnson ч тэгээдсэн шүү дээ. Нэгт LeBron James гингүүтээ, хоёрт Luka Doncic, Antetokounmpo 2. Тэнгүүтээ гуравт нь хин байгаа. Тэгэл Kawhi Mawai Harden гэж явсан шүү. Тавт Davis Memphis авсан юм. Тэгээд Luka гэдэг Арт Kyrie Mawai Joker нэрийн MP болж магадгүй. Luka гэдэг хүн 90.1 тодорхойлох тоглогч мөн үгүй юу гэдгийг ер нь харж байна. Antetokounmpo Тэглэмжлээс л хоолоос. Antetokounmpo юу одоо Luka юу гэж яригдал эхэлж шүү дээ. Угсаа 90.10 тэгэл тэр хоёрын rival явагдах нь шүү дээ. Тэгээд 90.10 нас илүүтэйгээр одоо энэ 10 маань дуусч байгаа болохоор
гурлаа ер нь энэ 10-ныгаа жоохон дүгнээд ирэл та. Энэ 10. Тэгээ энэ 10-т л ер нь бол сакс яг ингэж гүнзгий сонирхож ихэлсэн үе шүү дээ маань юм л те. Спорт бокс одоо юу гэдэг юм. Тэгэл NBA Tokyo-г орой болго үзэл шимтэл. Гэтэ энэ 10 тэгэл ингээл Golden State-ийн эсрэг Cleveland гээл тодорхойлог. Тэгээ яг хөө 4 жил нь тэгээ явчихсан л та. Яг 10 эхэлж байхад болохоор шал өөр дур зүрхтэйс байхгүй. Celtics, Lakers 2 хамгийн агуу багууд нь байлаа. Тий. Kobe ах алж ил. Тийм Kobe ах сүүлийн финалийн MVP-г авч илаа. Их гурвал гэдгийг яг бүрэн утгаар нь LeBron, Wade, Bosh-гоор үзүүлж илаа тий. Тэгэд хамгийн ихний нэг хейт авсан багч Miami шүү дээ. Тий. Spurs их гурал байсан биз дээ. Spurs их гурал байсан. Яг нэг супер их гурал бүр дийлт шүү гэдэг. Супер од цуглуулсан их гурвал. Тэгэд Miami яг тэгээд авраг бол тэгж авдгүйг бол Dallas бол эхлээд тэдний багийг хожиж хүзүүлсэн шүү. Мэдрүүлээд зөвхөн 3 оттойгоор Новицкий барахгүй тэгж үзүүллээ. 2012 онд нь болохоор яг нэг шинэ ирэн гараад нэг KD, Westbrook, Harden 3 чинь финалд гараад хамгийн залуу 3 их гурал. Тэгсэн чинь ах нарыгаа бол бараагүй. LeBron-ыг бараагүй. Хэцүүлтэй. Тийм. Тэгээд 13 оны финал чинь бол хамгийн бас амар финалд ордсон шүү дээ. Реалны алдарч шийдэлт. LeBron-ы нөгөө кистгүү тоглолт те. Реалны чинь биш ч Тим Данкны 6 аврагтай болох байсан боломж гэл. 13 он бол хамгийн амар. Тэгээд 13 он чинь бүх цагийн хамгийн агуу тоглогчдын нэг маань бас Ахиллесаа тасалж ийлээ. Кобигийн ер нь бол яг прайм нь дууссан шүү дээ 13 он. Хамгийн хүнд гэмтэл нэлээсэн. Ер нь тэрнгээр яг Коби дууссан гэж ярьдаг байхгүй. Тэр ард үлдсэн 3 жилиг бол нэг ярьдгүй юм. Prime Kobe ингээд дууссан байт юм гэдэг. Угсаа YouTuber хүртэл хэлж. Тэгээд 14 онд болохоор Miami-гийн задралыг үүсгэх гээд Kawhi Leonard гэдэг супер од гарч ирж илээ. Мангас Popovich-ийн бэлдээд өгсөн мангас. Durant Westbrook хоёр стил аврагын төлөө гарч чадахгүй байсаар л байлаа. Тэгсэн 15 онд Гинт Warriors баг гарч ирээ. Гинт Warriors гарч ирээл нөгөө нэг bandwagoner фэнүүд, нөгөө нэг үзий яталтууд, нөгөө нэг Стефийн худлаа хуурамч фэнүүд гэл баахан яриа үүссэн жил. Ер нь тэрнээс хойш тэгээ 3 шийдэлт амар чухал болоод ирсэн тийм. Тэр жил бол тийм юмэг өөрчлөсөн шүү дээ. Тухайн жил бол баг Clippers уу, Warriors бишээ, Thunder уу гэж хэлсэн шүү финалд. Тэгсэн чи Warriors гид гараад ирсэн л дээ. Тухайн жил. Сайнч баг байсан л дээ. Clippers-ийн задрал ер нь бол тэндээс эхэлсэн. Нэг нэгээрээ ээлжиж гэмтэл уул нь бол хангалттай аваргын төлөө гарах боломжтой баг байсан. 16 онд болохоор юу юм бэ? Бас ийл Golden State. Тийм. Golden State-ийн 73-9 хийчихлээ. Kobe-гийн сүүлийн Тэр чи 16 он билүү? Kobe-гийн сүүлийн тоглолт бол тухайн жилийн бол хамгийн агуугаасаа бол хоёрт орох тоглолт болсон. Тэр чинь нөгөө нэг юу Монгол Tiger-ийн юун дээр билүү? Нөгөө сүүлийн тоглолтын үзүүлээд. Юун дээр үзсэн шүү дээ. Тэр их чинь Тамираа төлөө ордон. Тийм, тусгаар тогтнолын ордон Тамираа бит хоёр дээр бадмаа байсан. Би тэд цуг үзчихсэн. Надаас хандл авсан байт юм байна утсан чи. Тэгээд би тэд үзчихлээ, өөлжилээ тухайн тоглолтын дээр. Ялч нэг авраг аваагаа хамгийн төгс хөл гэж одоо Kobe-гийн тэр 60 оног л л. Тэгээд финал нь бүр амар юм болсон тий. Финалд 7 тоглолт гарлаа. LeBron өөрийгөө хин гэдгийг эцэст нь баталсан. Өөрийн тэр агуу блок, тэр агуу хоёр перформансаараа Draymond-ийг гош игийг блоклдог. Араас нь гүйж тийм самбардаж амар хурдан гүйж авч амар блоклт. Самбардаж ялаал. Ийг заа инч тэгээд ингэслээ. Тэгээд LeBron араас 17 онд хожигдсон шүү дээ. 17 онд 16 оныхоо зунд нь болохоор KD хожигдсон баг руугаа орж NBA хамгийн үзий ядагцсан тоглогч болох юм байдаг. Гудамжигт өмсгөл 35 цент төрсэн байдгийг. Тийм бүр хүмүүс шатааж матаа. Тэгээд 17 оны үлрэл баг хамгийн утгагүй ойлгомжтой үлрэл болсон. Warriors нэг талаас 4-0 дэж гарч ирвэл Cleveland нөгөө талаас угаасаа илүү байсан. Торонто моронтой юу тий. Тэрийгээ 4-0 тал гараад ирсэн. Тэгээд яг тэрний чинь дараа жилийнхэн зун нь болохоор амар олон солилцоолсон байхгүй юу? PG жишээ нь PG Melo хоёрыг бол утсан тий OKC-д утсан гэл. Kawhi нэг хэсэг амар тоглохгүй гэл. Тиймэрхүү юм бол тэр жил ч бас тэгэл явсан.
Тэгээ LeBron Lakers-д орлоо, инглээ гэл. Тэгсэн чинь дөрөв жил чинь бас амар байсан. LeBron тоглоо. LeBron-ыг гимтэл. LeBron анх удаага финалыг өнжиж чинь, плей-оффыг өнжиж чинь те. Өөртөө үзэгдэж харагдаагүй. Торонто гэдэг баг гарч ирсэн. Lakers-ийг яаж плей-оффт орно гэсэн чинь орооч гэсэн. Араас ч юм дэ LeBron. LeBron угаасаа 20-д тоглолт тоглоо. Миний фэнтези ч алсан байна. Гэлтэр. Тэгээ түрүү жил чи Antetokounmpo хаан болж өргөмжлөлт. Antetokounmpo 100 иргэн хаан уулан болсон юм. Гэтэ нөгөө нэг хөвжөлтэй залууг бараагүй л. Хөвжөлтэй залуу. Тэгэд хөвжөлтэй залуу өөрийгөө байгаа гэдгийг баталсан л та 5 жилийн дараа. Би юм чинь хамгийн клач юм аа. Kawhi LeBron байхгүй. Ер нь бол NBA-ийн номер 1 тоглогч гэдэг цолыг түр зуур ер нь авцсан байгаа. Kawhi бол. Тийм. Нэг завсан. Тэгэхээр ер нь энэ 10-нд нь KD аягаа язг байгаа ч тийм. Эзэш номер 1 болоогүй. Тийм. Болох замлаа өөрөө ч үгүй хийцэн гэх юм уу. Уусаа тийм хувьтай л хүн байсан юм шиг. Тийм хүмүүс байдаг шүү дээ. KD-г одоо ингэж эзрэгсэн гэж одоо ярихгүй шүү дээ. Стефен баг дээр ирсэн гэсэн л тийм. Одоо нэг Jordan-ыг байхгүй үед нэг Хаким алдаг байсан шүү дээ. Хаким тэгтээ бол яг нэг одоо Хаким тухайн үед бол Стеф шиг л байна. Jordan LeBron болж байгаа. Юу шиг л KD бол баг KD яваагүй байсан бол өөрлөлтөө. Яваагүй заяа. Тэгээд таандартай яа. Тий. Тэгээд Cavs Warriors таандар. Тэгсэн бол дараа жил нь баг таандар хожоо гараад ирэх байсан. Warriors-ийг ер нь. Одоо бүрэлдэхүүн тэгээ Westbrook, KD уулна. Тэгэд Oladipo-г уулна авсан байхгүй юу? Oladipo-г ашиглаж чадаагүй л дээ. Тэгээ Oladipo таандар авсан юм уу? Таандар авсан. За. Oladipo-г авч ирсэн. 15 онд уу? Гүн нүг хэнийг явдаг жил. KD-г явангуут нь Ibaka-г Oladipo-гоор солиод аваад ирсэн байхгүй юу? Тэгэд Oladipo таандарт бол тгийж сүртэй тоглоогүй. Тэгээд жинхэнэ Pacers-т явсан нь Pacers руу явсан жинхэнэ өөрийг нь од болгосон. Oladipo-г чинь баг шилдэг 2 дахь эсэж юм эсвэл хэсэг. Угсаа нэг 3 сэдэлтэй хамгаалттай товтлогооны хариулах чадтай гэх нэг Wade нэг тим байсан. Тиймэрхүү тоглолттой байсан. Тэгээ Oladipo ч өөрөө амар клач байхгүй. Clay-г бол бөмбөг залттай хамгаалттай. Тэгэхээр бас нэлээд өндөр үнэлэгдэж ирж байсан. Даанч гимтсэн л тээ. Wade-ийн тэр нэг зодог тайлах энэ Warriors тоглоо сүүлд нэг клач хийсэн ураа шийдсэн. Эхлээд нэг даруулснаа. Тий, дахиад аваа шийдсэн шүү дээ. Тэр бүр домгийн шийдэлттэй. Wade-ийн карьерийн нэрээ баг хамгийн агуу шийдэлт шүү тэр. Тэр яг ингээд эхлээд блоклуулдаг шүү дээ. Тэр бүр амар инээтэй. Блоклуулгуудаа нэг хөл дээрээс шийдчихсэн шүү дээ. Тий. Шууд огцсон байдлаас шийдсэн. Wade нэрээ нэг дурсагдах юмтай эсвэл дуусгасан шүү. Тий. Сүүлийн тоглолтоо. Биш сүүлийн үлрэлээ. Тим шийдэлт хийсэн. Wade чинь бас бага хожуулах нилээд шийдэлт хийсэн шүү. Тэгээд сүүлийн тоглолтод трипл давал хийсэн байдгийг би үзчихсэн тэр тоглолт. Бүр хамгийн гоё нэг хайслан байдсан шүү. Хайслан сүүлийн ассист өгсөн юм. Тэгээд трипл давал хийгээд тэр хоёр чинь. Wade үлрэлт хийж тусан. Dirk бол нэг заналтайс Spurs-ийнхөө өдөөс 20 доноо аваад дууссан. Эхний хідэн шийдэлтэй л. Би ер нь бол энэ 10 бол их гоё юм бол хамгийн хайптай л ирэн болж өнгөрлөө те. Тэгээд ер нь гурлаа өөрсдөө зүгээс одоо энэ 10-нд байсан хамгийн шилдэг 10 тоглогч гоё нэрлээд тэгээд тэрийг одоо график байдлаар цэгийн зураг хийжүүл гоё пэйж дээрээ постлох юм гэж утсан л та. Тийм те. Тэгээд энэ гурлаа яг нэрлэх үү. Гурлаа яг ингээд цухтаа ярилцаал нэрлээ л та. Тэгэл нэгт бол маргаангүй Коби үсттэй гэхгүй ёо хөөе чи 10 жилийн өмнө байгаа мó энэ 10-нд тэгээс тий энэ 10 тэгээс тодорхой LeBron нэгт 10-ны юу Коби тэр ахисаа дастал Коби байсан шүү дээ. Коби яг ихний 4 жилд нь л сайн. Тэр байсан л бас тий. Ихний 4 жил. Тэр байсан л бас тий. Яг 10 гээд ингээд консистент дотор нь бол Коби авахгүй л тий. Тэгэхээр орохгүй л тий. Мэдээж LeBron. Хоёрт Steph Durant за. Steph л орно шүү дээ. Steph. Зөв. 2 MVP-тэй. 3 аврагтай.
Стеф бол лигийг өөрчилсөн, NBA-г өөрчилсөн. Дээрээс нь Warriors гэдэг доминант багийн үндсэн байсан юм аа. KD бол биш ээ. Тиймээс KD 3 дуу. Би бол KD-г оруулмааргүй. Үгүй яг хууль тавьчин ч уг нь сайн. KD яг хуу эхний 7 жилээ бодох юм бол баг LeBron-ы ард бичих хэрэг байгаа шүү дээ. Яг эхний 7 жил нь legacy-тэй гэж үзвэл арын 4 жил нь аварцтай байгаа байхгүй тийм. Legacy байхгүй ч гэсэн. Эхний 7 жил аимшигтай л төгөлдөг байсан. За KD Kevin Durant-ийг чинь NBA-ийн бүх цаг үеийн хамгийн агуу оноо төгчиж гэж байна. Тийм шүү дээ. Дөрөвт Terminator Terminator эсвэл James Harden уу? Лигийн бас Kawhi. хит оноо төгчиж. James Harden ч тэгтээ нэг бүр амар оноо авдаг юу. Хардны ч угаасаа бас лигийн шилдэг оноо төгсөл гэдэг үстэй угаасаа. James Harden Угаасаа ингээд чи батлаа яваад юу байгаа байхгүй хийх баг тийм. Одоо энэ лигийн 10 жилд одоо LeBron заа MVP-ийн саналд 10 жил болгон байсан. Араас нь баг хэн байгаа байхгүй? Harden байгаа байхгүй? Тийм. Жил болгон баг эхний 2 уу 3 уу тий. 1 уу 2 уу л гэж ярьж Тийм ээ. Ялч юу. Harden уу Kawhi юу гэж бодож байлаа л та. Харднаас илүү Kawhi тустай болохоор бол Kawhi Хардн л ахалта. Kawhi ч нэгтээ бас яг die Spurs-т нэг яаснаас хойш юу нэг сургаггүй байж байгаа л Торонтод гарч ирж байгаа өстэй. Kawhi 1 жил гимтэлтэй тоглоо байна. Тийм. Тэгээд яг нэг эхлээд нэг авраг авсан шүү дээ. Тэр үед Royal тоглож байж байгаа. Тэгээд яг одолсон байхгүй. Тэгэхээр баг эхний 5 жилд нь бол тийм бол сайн тоглогч бол байгаагүй. Эхний 5 жилд нь харин Хардн бол байсан шүү дээ. Harden бол шилдэг 6 дахь гээ явсан. байсаар ирсэн. Тийм. Би багийн лидер болж чадна гэж Хьюстон явсан. Тэгэл Хьюстоныг 7 жил чирж шүү дээ. Одоо бодоход OKC бүр амар бүрэлдэхүүнтэй байсан. Durant, Westbrook, Harden. Тэгснэ Ibaka чи элит үед ямар амар байсан шүү Бүр ёо. тэгс төв дээр нь Адамс ирэх боломжтой байсан гэл. Ёо тэр чигээрээ явсан бол бүр аимшигтэй. Гэтэ OKC энэ 10-ны хамгийн азгүй баг шүү дээ. Пол Жорж байсан. Oladipo байсан. Carmelo байсан. Тэгээ авраг авчиад. Ууса одоо юу гэвтэй. Яг л нэг цаг хугацаа л тааж өгөхгүй. За тэгвэл дөрөвт Хардн. Тэгээд тавт бол Тавт Kawhi. За ингээд гарааны тав болоод За ирчихлээ тийм эхний үү. тав. За тийм. Араас нь тэгэл 6. Араас нь бол би бол шууд Крис Полыг л нэрлэмээр. Тэгээ Крис Пол угаасаа тийм Clippers. Крис Пол бол Chris Paul. Крис Полос өөр нэрлэх хүн байна уу? Westbrook. Крис Пол Westbrook л гин. 6 тоо. Тай. Надад бол тэгж яг тэгвэл Крис Пол бас эхний 7 жил одоо Clippers байх үе хүртлээр бас MVP-ийн санал асуулах нь эхний 5-т. Тэгээд хамгийн нөөник үр ашигтай тоглогч байсан. Point God гэж ярьдаг байхгүй тэр нэг. Зүгээр амар зүгээр. Амар IQ өндөртэй. Clippers-ийн тоглолт би бүр Clippers-ийн тоглолтыг үзсээр байгаа бүр ингэ амар цээжилттэй байна. Ингээд Пол яг ингээд бөмбөгөө залаад ороод ирнэ. Тэнгүүд яг бүгдийг ингэ байрлах нь харж байгаа. Аа. Тэнгүүд яг за байрлалчингууд нөгөө хоёроо заслаанаа дуудана. Тэгээд байрлж амжихгүй нөгөөдөл нь хамгаалтанд орчвол өөрөө яаж яагаад бас дахиад пик н рол дээрээс нэг хүн суллаа шийдвэрлэх. Бүр болохгүй бол isolation хийгээд оноо авчаа. Тэнгүүд заавал нэг хүн дээр зүүн. Тэгэхээр Пол дээр байгаа бөмбөг бол баг батаараа оноо гэд хэлчихэд бол буруутахгүй нэг. Яг бүр тийм Каримари шиг амар efficient шийдэгч бол биш л дээ. Тэгээ Крис Пол бол яг хамгаалтан дээр ч яг тийм жинхэнэ холбогч гэж яг ямар хүн байх ёстой юм гэдгийг л үзүүлээд ийм алтан жишээ болгоод. тийм стандарт байхгүй тий. Тэгэхээр би бол яг Крис Полыг л гэж бодож байна. Крис Пол 7-т нь Westbrook. Тийм. Westbrook угаасаа статны мангас номер 2-оос таас номер өрсөлдөж явлаа шүү дээ. номер 2-оос Double-ийн мангас. номер 2-оос номер 1 рүү шидэлсэн. Triple double-ыг 3 хөрөлрөл дунтжилж болтын харуулсан. А бас тэгээд нэг гонхтой юм. Стат байгаа ч гэсэн тий авраг авах юм юу байдгүй юм байна. Хөв байдаг. Тэр лавл амар те. Тэр Денвертэй нөгөө нэг яг сүүлийн triple double хийгээд нэг 3 шидэд нэг хойж шидэлтэд Санах гад. нэг triple double үлрэрлэхгүй нэг рекордыг хийж чинь. Тэрийг би яг өглөө нэг ойлсон багтаа. Оскар шиг л. Тэгэл яг баасан бүр нилээ холоос шидсэн байхгүй. Тэгэл Денверийг тгийж хажуул. Тэрнээс хойш гэхдээ Денверийг хожоог л дээ. Сонин Westbrook OKC лавтын Денверийг хожиж чаддгүй шүү. Сүүлийн 2 үлрэлт. Денвер чинь тэгээ сайн багуудын үүдээ сайн тоглоод идэв шүү дээ. Уулна.
За тэгээд эхний 7 тоглогч бол энэ юм. Тэгээд сүүлийн 3 нь бол яг гурлаа ингээд өөр өөрсдийн таамгаар авах хичээл та. Howard. За би бол ингэж өгмөр. За 8-д нь мэдээж Wade. Тэгээд Howard. Wade багш нэрээ. Тэгээд сүүлийн сонголтын дээр аягүй эргэлзэж л байна л да. Наацх нь Anthony Davis-ийг оруулж болж байна. Paul George-ийг оруулж болж байна. Paul George нэрээ яагаад авахгүй гэж? Paul George нэг жил гэмтэлтэй байсан. Тэгээд яг нэг тийм стат нь бол тийм яг бол сайн биш. Нэг 5 дахь олж чадахгүй. Түрүү жил ер нь бол хамгийн пик үе юм байсан гэж ярих юм да. Paul George байгаа бол бас Kyrie ч яригдах. Тийм Kyrie яригдсан Paul George яригдаад тэгэхээр. Тэгээд би бол яг Howard Wade хоёрыг бол оруулаад. Howard ч ихний жил мангас дараад юм байна. Howard ихний 4 жил бол бас тэгэл Монгол хэлдэг зүг. Монгол ирэл карьер нь унцдаг. Бас Clay Thompson-ыг оруулмаар ч юм шиг. Лигийн шилдэх 2 дахь SG байсан гэж бодохоор. Kobe ах болуулна. Kobe багтаж магадгүй ч их шиг. Эсвэл Antetokounmpo ч юм шиг. Сүүлийн 2 жил NBA-ийн шилтгэн гэж баг. Antetokounmpo арай л залууд. Antetokounmpo арай бол гэтээ өмнөх 8 жилийн яах юм. Эсвэл тэ Lowry ч их шиг. Нэг тийм East-ийн гарааны тавд нэг тийм байдэн ш. Нэг жил болгоно нэг тийм арай нэг жоохон таархан тоглогч ороод. Ерөөсөө Wade Kyrie хоёр л юм биш үү? Wade Howard Kyrie гэж юу? Тэ. Howard. За минийхаар бол яг Wade Howard AD л гэж би болов гэж юм. Wade Howard Kyrie. Би болохоор Howard Wade Kobe. Kobe би Kobe шүү дээ. Эхний 3 жил яаж тоглолоо. Авраг авсан MVP, финалийн MVP авсан. Тэгвэл Dirk-ийг чи яагаад оруулж болохгүй гэж. Нэрээ тийм тийм. Team Dunk-ыг яагаад оруулж болохгүй гэж 2 финалцсан юм шүү дээ. Dunk-ч гой тоглогч шүү. Гэтэл Kobe Гүндүү Монгол хүн. Тэ. Яалч өний Lakers-ийн фэн зан гарч ирээд юм л та. Тэгвэл чи яагаад Draymond ах юм. Dream. За Dream. Kobe орж ивэл миний бодлоор бол Clay Thompson бас орох боломжтой л гэж үзчихлээ юм л да. Clay ч юм бас л тэгэл бас ер нь Curry л байхгүй байсан болохоос Clay NBA-г бол өөрчлөх хүн байсан бохгүй юу? Ер нь яг шидэл дээрээ яриул. Curry-гийн араас. Яг анхнаасаа Clay биш. Curry нүр царай нь болсон. Golden State тийм. Curry яагаад гэвэл Curry ч юм шүү дээ. Арай нэгдүгürt нэг өмнө орж ирсэн. Clay бол зүгээр нэг рол тоглогч юм гэсэн бохгүй юу? Хоёр дахь яг багийн хоёр дахьсан. Жишээ нь Clippers дээр аваад үзэхэд Redick чи шидэгч зөвхөн шидэлт хийдэг. Тэнгүүд Chris Paul бөмбөгөөс нь арай дээр ихгүй. Тэгэл ойлгомжтой шин. Арай хин илүү бөмбөгтэй тоглож хин илүү санаачлахтай байдаг юм л. Clay Thompson ч юм бол цэвэр системээр тоглож байгаа байхгүй. Тийм л. Зүгээр аваад шиддэг тэр нь бүр аимшигтэй эффектив. Clay бол яг багийн нэгт сонголт байгаад явах байсан бол бас шал өөр л байгаа шин. Гэхдээ Clay бол амар менталитэй л та. Нэг 6 дахь тоглолтын дээр бүр нэг яхлыгээ гараад ирдэ шин. Нэг ямар ч үед нэг тийм бүр нэг найдвартай шидэгч чинь одоо Clay Thompson юм. Бурхан Clay хэлтэй яалч. Clay гэхдээ бас санаж шүү. Тэгээ тэр нөгөө гимтсэн байхдаа чөлөөтэй рафта шидчихдэг. Тэр бас логшоос шүү. Kobe-ийн нэг гимтэл нэг 2 шидэлтэй гаяа. Яг тэнцүүлж өгдөг тийм. Clay Thompson би бол анх бол айгуу дург байсан л та. Өөр багт очвол нь ер нь гавихгүй дээ гэж боддог гэсэн. Clay бол тэгээд OKC-г ганцаараа үгүйсэн шүү дээ. Clay чин шид чин хүсвэл оролт хий чин хамгаалт сайтай. тэг яг тийм плеймейкер талдаа степлэр лээ сайн. Тийм Steph чин бол бүхэдтэй байхгүй. Тэр утгаараа л шид яг нүр царай болж байгаа халттай. Тухайд нүр царай бол тэгэл элит хэмжээний тоглож байна. Гэхдээ Steph элит байсан ч гэсэн нэг бүх цагийн лист нь Kobe-гийн дээр гарахгүй. Тэрийг бол хаач хэлнэ өстө. Угаасаа бүх цаг үе дээр Kobe ихний 10-т бол золтой болж ирж байна. Тэр бол бүр арайчтай. За нэг ойртой бол иймэрхүүд байна. Тэгээд гурлаа ер нь одоо саяны нэрсэн чагсаалтаа одоо зураг маягаар юун дээр оруулчих уу те. Бараг нэг зураг л оруулах юм биш үү. Яг сүүлийн 3 нь өөрлөлтөө. Яг байрлалын сольж болно шүү дээ хүсвэл. Тийм тий. Чи жишээ нь KD-г хойшин татмаар байвал тэгэл яаж болно шүү дээ. KD-г хойш. Би KD ихний 100 тааж баг.
Тэгээ чи нөгөө хайртай те Brook Lopez зэрэг оруулж болно шүү дээ. Сонголтоо. Копиг ороо. Манай дизайныг угаасаа цэгийн их юм байна. Тэгээд өөрөө ямар ч юм яах юм. Бид гурав бол зураг өгөхөд энэ 10-ны шилдэгүүд гэдэг. Тийм пост Гэтэ би клей тавсан дуртай. Клей гоё тоглож. Одоо нэг ирээдүйд бодсон л та ингээд NBA talk гэдэгтээ заримдаа ингээд хідүүлгийнхаа сэдв давхцаад байгаа шүү дээ. Тэгэхээр нэг бүр ингээд яг нэг тоглогч сонгож авдаг ч юм уу те эсвэл нэг классик баг сонгож авдаг ч юм уу. Тухайн үе үзчихсэн юм ингээд юм гоё ярилцаа явбал гоё юм шиг санагдаад. Иргэнд орсгуул. Жишээ нь 10 оны Lakers-ыг ярингууд тэгэл артист ингэдэг гэл те. Яг хипхоп артист тэгээд нэг тоглогч байвал нэг баг ч юм баг байсан дээр. Баг нь илүү надад бол сонирхолтой гэж санагдав. Тийм. Одоо саяхнаас NBA үзсэн хүн бол жишээ нь 13 оны Майамигийн талаар биш 10-ад оны Майамигийн талаар бол тим амир мэдэхгүй байхгүй тий. Тэр баг чинь ингэж уунж босч явсан юм аа. Орой шиг байгаагүй юм аа. Тим Dynasty бол байж чадаагүй юм аа. Үзий ядалт нь бүр амир байсан юм аа тий. Тэр үедээ одоо эднийх супер баг бүрдүүлэлт юм байх гэсэн юм. Тийм. Тэгээд пэйж дээр нэрээ топ фэн групп нэгсэн шүү. Тэгээд тэрэн дээр угаасаа би яг үндсэн 30 фэнээ бол инвайт хийсэн байгаа. Орхон байлээ. Тэгээд тэрэн дээр бол топ фэн байжтай бол орж болно. Тэгээд тэрэн дээр ер нь бол подкастнуудынхаа талаар илүү ярилцъя гэж би хэлсэн. Пол мол үсгээд. Тийм. Тэгээд тэрэн дээр гоё ярилцаад ингээд комент бичвэл зүгээр шүү хүмүүсээ. Тэгвэл нэг SoundCloud дээр хүмүүс чинь өлегтэй комент бичихгүй байгаад болох хэцүүлтэй. Үсэг яг ганц юмар хүргэж байгаа. Гэхдээ яг YouTube-д бол баг дараа 7 хоногс оруулаад эхлэх нь. Баг болцсон баха. Манай тэр cover зургийг харсан биз дээ. Гоё үстэй. BC. Зургийн зурган дээр нь Photoshop дээр тий. LeBron 2 Chainz хоёр дээр үндсэн cover зураг маань бол арай болоог байгаа. Тэр надад тэр 40-ийн оронд өөрхөн л баймаар санагдаад. Яг олдож байгаа зураг нь л тэр. Яг сольжч болно яа. Тэр үгүйс ягаан гэтээсэн. За ингээд хоёр дахь сэдв рүүгээ ер нь бол аа. Завсаалч орох уу. Тэгээд цаасны завсаалч онжоос бид хүргэж байна. Хоёр дахь болон сэдв рүүгээ тун утгагүй уулзцгаая. 1 hour later. Яа, за тэгээ. Сая завсарлчаад ирлээ. Йоо, ичгш. Чи завсарлаа яг юу хийсэн чи? Йоо, бүр ядарчлаа. Ядартлаа юу хийсэн бэ? Ядартлаа. За тэгээ завсарлчаад ирлээ. Хөгжмийн сэдв рүүгээ орох уу да. Хипхоп руу орё та. Тэгээд энэ сарын 29-нд За гинжигийн тоглолт уулан болох юм. Уулан болох юм. Тэгсэн чинь аюу сонир мэдээ харсан. Тий. Фла AMC дээр болохоор юун дээр явж илээ. Сенти бас явчихсан. Шахаад тоглоно гэж явцсан. 29 шанхаан тоглолтоо гэж явж байгаа. Шахаа байж н 29 тоглоно гэж. Тэгээд фла ирэхгүй. Тэгээд хаан яаж ирэх вүтэй гэж боллоо. Гэ өөрөөсөө тийм юм постлоо яваад байгаа байхгүй. Тийм. Амар тэнэг. Тэгэд би ойлгоогүй л дээ яг. Гинжи уурлсан баг та. Фла байхгүй яг яаж зарим дуунуудад дуулах юм. Гинжи ч уурлахгүй л дээ. Цэвэр бизнес л дээ. Гэтэ флагийн дээр илтлит юу мөн сонсчмоор л шүү дээ. Ханц. Юу хүсэж байна. Тийм, тэр мэрийг AMC-тэй юм те. Тийм, яасан ч яах юм бэ? Тэснээ сая AMC-гийн цомгийн нээлт бас алаан болсон юм шиг л. Шууд цомгийн 7 цаг гэж нэг одоо зарагдаа шууд дууссан гэсэн. Тийм. Хэдэн цомог? 1000. 500 байна уу 1000 л. Монгол цомог. Гинжи идэх гарч чамвал 2-3 мянга болоо. Тийм баха. Гэтэ ер нь бол гадуур зарах юм гэсэн. Гадуур зар тийм нэг дэлгүүр мэлгүүрүүд дээ. Тийм Hi-Fi Records ихтлгүүр. Stardust дээр баг зарах баха үүд зэрэг ч өөрсдөө гэсэн брэнд. Тэгээд AMC-гийн тоглолт бол гоё л болсон юм шиг л. Зүү бол бүр битүү байсан гэсэн. Kiwi гихшнэр ярьсан гэсэн. Kiwi гихчнэр. Харамсалтай завгүй байсан. Би ч after дээр нь л утсан дөө тэгээд. Яах вэ? За тэгээд ойрдоо бол яг Монголоос сониач шин дуу гарсан. Өчтөр нөгөө нэг яргаа зоос гэдээсэн шүү дээ. За.
ямар бүр дээр үдээс пентатоног моног гэдээ дуулаад байдаг. Тектоник хавтан хөдлөл мэдлэл тиймэрхүү газар хөдлөл тиймэрхүү дуулаад байдаг штэ. Бүр дээр үед Тийм нэг юм маск заасг хүмүүс нэг боронзоор ингээд будаж модсон нэг клиптэй билийн өмсөн. Тэр чинь сая дуу байсан бэл штэ. Би амьд байна гэд. Түү. Оо зөө. Тийм тэгсээс дууны эхлэл нь тэр чи яг нэг хэсэг өгцөн нас орцсон гэдэг тийм юу мэдээ яваад тэгсэн чи сая дуулж хэлсэн штэ. Дуу хэлсэн. Би амьд байна гэдгснэ. За тэрийг дараа сонсъё да тий. Тэгснэ эхлэнгүүд нөгөө пентатоног яасан соног панасоног хөгжим гэдэг тэгээд дулаад байдаг штэ. Тэгээд тэрийг эхлэе явцаа ил. Дингүүд анаас нь шалаг үргэлж юм явцаа илээ. Тэгээ хэр дуулж. Гомт. Тэр чинь угаасаа л андерграунд шүү дээ. Нүг Мебрантын юм дээр гарч ирсэн шүү дээ. Мебрант бас яриалсан яргаад байгаа гэдэг юм гэдэг. Мебрантын подкастн дээр. Эрдэнэ лейблийн подкаст. Тэрэн дээр ягаад загсыг юу гэж ярьсан юм? Ямар ч ярьж ирсэн. Нас орцсон эсвэл ингээд гинт чимээг болцсон гэж ярьжсэн байхгүй. Тэгвэл тэд нэр яасныг бас мэдээгүй л байсан юм хаашаа. Тийм л үү. Бас тийм л ах та. Би тэр дуун дээр нэг бөөрийн дутагдлаасаа бөөрийн хийлдэг хорон юу гэдэг нэг тиймэрхүү юм яваад байгаа нэг бүр тэнгууд нь би тэрнээс яагаад нэг нэг бөөрийн дутагдалд ороод аппараттай хэдэн жил байсан байлгүй гэж бодсон шүү дээ. За тэгвэл тэрний талаар зураг нэг тийм дуугаар би амьд нэг тийм дуу гарцаа. Би өнөөдөр нэг сонс. Чи хаанаас яаж олж сонсов? Энийг хүн шеэрлсэн байсан. Comeback Beaches гэсэн юм биш үү? Тийм байна. Яргаа загс тийм дээр үе сонсогддог байсан. Одооны хүүхдүүд ч мэдэхгүй л дээ. Бүр айл баг 4-5 жилийн өмнө үстэй. Тийм шүү дээ. Тийм бах уу. Гэтэ тэр дуу муу. Тэр үедээ ч нэг од биш байсан шүү дээ. Уус нэг яг нэг юм өвөрмөц нэг андерграундууд байдсан шүү дээ. Тийм баг шиг. Easy шинийг сонингаар байдаг гэсэн. Тийм дуусаа л өөр дуу ч гэсэн өөр баг юу Лилтогийн Ашанти 18 гарсан байсан тий. Лилтогийн минийх гээд чи зөвхөн миний гээд нэг эмо жилийн жилд гаргадаг нэг эмо дуу байлаа. Тэр тэгтээ гоё дуу л. Ингээд чихэж мөхчөө сонсоод. Лилтогийн эмо дуунууд гоё шүү дээ. Тэгэд өөр чин сая нөө Сентиг Enjoy нэг дуу гарсан байсан. Тийм. Яри чи юу хүсэж байна? Би тэрийг сонсч хэмжээгүй байгаа. Надад нэг таалагддаг. Би ихтэй ганц л сонсолдог нэг таал. Тэр угаасаа нөгөө нэгтэй жоохон ямар харилцааны талаар дуулсан байсан. Ароматик харилцааны талаар дуулсан. Тэ. Хүүцэг хамтагдсан яг л түлээж өөр мөрөгээд. За шууд юу гаргах вэ? Комплексийн чигсалт руу орох уу? Тэгээ. За, комплексийн чигсалт маань түрүү 7 хоногт ийм чигсалт гаргасан нөгөө комплекс гэдэг алдарт сая. Алдарт угаасаа байнга зөвдөг чигсалт гаргадаг. Бид нар угаасаа энэ дугаарыг нөгөө энэ 10-ны гэж ярьж байгаа болохоор энэ 10-ны шилдэг 10 рэпер гэсэн ийм чигсалтыг гаргасан байлаа. Тэгээд дөрдөд яваал. За, энэ 10-ны шилдэг 10-ын чигсалтад олж чадаагүй чсэн нэлээд сайн ер нь нэлээд онцлог рэперүүд гэд эхлээд ярихад Young Thug, Big Sean бол өөрчлөгдөж. ASAP Rocky, Earl Sweatshirt, тэгээд Joey Badass гэсэн хүмүүс байна. Joey Badass чинь уул нь бол баг ихний 6-7 байна. Тийм. Гэтэ энэ дэр ASAP Rocky гэсэн бас ихний 10 дуу. ASAP Rocky ингэсэн юм шиг үлээ миний ойлгосноор. ASAP Rocky яг эхлээд нэг амар хайптай гарч ирсэн шүү дээ. Эхний fucking problem шүү дээ. Pison fashion film байлаа. Яг тэрнээсээ хойш яг тэр шигээ байж чадаагүй л гэж үзсэн юм шиг үлээ. Нөө өөртөө хитрхийн өндөр юм цаад өгсөн. Яг ихний хідэн юм бол бүр амар суугас өөрөө юм фэшн юм маркан тий. Гой залуу. Лаг залуу шүү дээ. Тий. Тэр сүүлд гараад нь ямар дуу байлаа? Бабушка. Тэрнээс өмнө ч л. Тэр мөрөөс аяа гоё. Praise the Lord. Тийм. Яг. Тийм мэж юм бас. Тэр тестинг цомгийг бол ASAP-ийн байдаг л нэг цомог гэж яг хүмүүс хэлээ л дээ. Гэхдээ яг дуунууд нь гоё шүү дээ. Бас яг яруул Big Sean ихний 10 дуус оруулаа орно л. Big Sean ч бас амар шүү дээ. Тийм. I don't fuck with you. 10 оноос хойш байдаг хит дуунууд гарсан шүү дээ. Тэгээ нэг юу лээ? Placing гэсэн лөө тий. Тийм, Placing Kanye West-ээс I feel place. Bounce back гэх тий. Өөр л бас яг нэг Two Underground гэсэн л. Тийм, арай л Underground. Уулын Ryan Miami хувьд бол баг Kendrick гэж зурлахаар л юм л дээ. За
За тэгээд- тэр нэг NF гэдэг рэпер. NF дүм үү? MF дүм үү? Биш Зүгээр NF NF үү? бас нэг залуу үү. Тийм. Ер нь дагуул явд юм л. Тэр сүүлийн үед гарч ирсэн тэр чинь. Тэр гэхдээ одоохондоо underground байгаа л. Тий. Хүмүүс XXL-д яагаад ороогүй юм бэл гэдэг юм л. Тэний клипийг харахад бол бас нэлээ критикл л. Тий. Тэр бол надад аюу ер нь дагуулсан. Тэрний бүр цаамц фотолкийн төр Amazon дээр зарагдсан байл шүү дээ. NF гээд. Хөөхөн мерч тэр шүү дээ болсон. Нилээл томорж байгаа юм байна гэвэл. NF чинь нэг тийм логик гэдэртэй ер нь төсдөг шээ. Би бас нэр логикийг яагаад яаж ч нэг honorable mention нуулж байгаа хэрэгтэй Гэхдээ наадах чи яг би өөрөө хийсэн л дээ. Логикийг би оруулмааргүй байна. Logic бол. За 10-т Pusha T ban. Pusha T-ийн талаар юу гэж бодож байна? Pusha T байх ёсгүй гэж бодчих. Яагаад? Ер нь яг ингээд одоо нэг хин шиг байхгүй. Сагсаар харьцуулбал өмнөх ирэнд нь жоохон сугарж агаад яг энэ ирэнд амар болоо гараад ирсэн. Хин шиг ч тийм. Пигуининд байсан. Kanye West-ийн тэгэл ер нь бас нэлээд амжилт олсон шалтгаан нь бас Kanye West байсан шүү дээ. Ер нь бол түрүү жилийн цомоглолтоо Daytona. Тэгээ нэг Drake руу хийсэн нэг амар тийс үүдэн шүү дээ. Юу лээ нэр нь? Тий чи нөгөө юу шүү дээ. Oh fuck юу лээ. Харин нэрийг марчаад байт Тий юм. нөгөө Drake-ийн хүүхдээ тэр амар. Adonis үлээ юу лээ? Тий Adonis шүү дээ. Нөгөө юу Jay-Z-гийн нөгөө нэг Story of OG юм биттэй. Тин. Lightning dog. Pusha T-ийн оронд байж болох рэпрүүд гэсэн гэвэл одоо саяны ASAP, Big Sean, ASAP Rocky залуус байгаа шүү дээ. Тэгээд Pusha яг нэг ер нь бол тэр нэг рэпер хүнд байх юм болгон байдаг л таа. Гоё стил юм л тий. Тэгээ чанартай цомогтой нэг амар дийс дуутай тий. Тэгэхээр яг магадгүй багтаасан гэж бол үзсэн. За 9-д Tyler the Creator. Tyler бол баг ихний 5 дор шүү. Ягаас яруул ихний 5 дор. Хийсэн бүтээснээр байвал Tyler ч юм бас л тэгэл бүр жил стайлал дийлдэхгүй шүү дээ. Жил ирэх тусам жил ирэх тусам ингээл ахаал яваад байна. Эхлээд анх л нөгөө нэг Yonkers гэл гаж юм хийдэг ус. Сүүл рүү би юм хөгжимлэгтэй сая бол бүр earthquake. Тий. Игор яг амар өөрмөц рэпер л дээ. Тэр талаас нөгөө юм шинэ юм туршихаас айдгүй. Тий. Игор гэхдээ бас хипхоп цомог гэхэд ч бас хэцүү л дээ тий. Тэр доонууд нь ер нь жоохон pop юм биш үү? Угаасаа одоо чинь яг хипхоп гэж юм баг байха болцсон юм шүү. Joey байдас л гэж байна. Хипхоп гэж ер нь л хипхоп чинь бүр амар олон цар хүрээ. Бүр амар олон юм хипхоп гэдэг болчихлоо шүү дээ. Одоо trap-ийг хипхоп гэх юм. Баг зарим R&B дуунуудыг хипхоп гэх юм. Наацхан тий. Post Malone, Bryson Tiller эдрийн дуунууд чинь хипхоп гэж яваад байгаа юм. Одоо чинь хипхоп гэж юм. Нэг ярихдаггүй л байна. За Tyler бол ер нь бол энэс илүү дээгүүр байх хэрэгтэй. Энэ энэс дээгүүр хэрэгтэй. Nicki Minaj 8-т байна. За Nicki бол хийсэн. Хийдгийсэн. Хит дуунуудыг бол араасаа л гаргалаа. Наа ч байхгүйсэн бол одооны нэмэгтэй рэпрүүд өстой. За нэг ч байхгүй шүү. Marty. Уусаа замын цас ч гэсэн л рэпер л дээ. Одооны секси дүр төрхтэй Big Booty House байхгүй байх байлаа. Rhyme сайтай шүү дээ. Айгуу сайн rhymeтай шүү дээ. Flow сайтай. Тэр нэг амар коммент байсан шүү дээ. Бас энэний талаар нэг бүтсэн юм байсан чинь. Nicki Minaj намайг дуу гаргах болгондоо ингээд те masturbate хийлгэх шалтгаан болдог болчих. Тийм юм бүтсэн. Тийм болохоор тэр бол гайхалтай юм хтэй. Тийм. Nicki Minaj юм тэгэл яг Young Cash, Young Money бас гарч ирэл. Ер нь л айгуу амар супер байсгаас анх гаргаж ирэл те. Nicki Minaj-ийн нэг тийм яг битээ болоод яг донжин болтго амар ш. Наацхан тэр чанли тийм only гэх те амар уус анхнаас аюу тийм зүүн л дүрхтэй гарч ирсэн шүү дээ. Аюу тийм секси тайпт гарч ирсэн шүү дээ. Тийм нэг ногоо өстэй бикинитэй тэгснэ ингээл уруулаа ягаанаар ингээл тод будаа нэг макс ч юм шиг те хаяа харангуйда. Тэгээд нэг хар барби ч юм шиг. Тийм. Өөсөө өөрөө нөгөө нэг сүүлийн цомог нь юу лээ барбекю нь юу лээ нэг тийм. Nicki Minaj бол жиггээ хийсэн юм та өмнө. За дараа 7-т тэгээд домгуудын нэг Jay-Z байна.
Jay-Z яг нэр хүн дээрээ ер нь бол аваа явчихлаа. Ер нь бол Jay-Z олж байгаа бол Eminem гэсэн орох л ёстой. Харин тийм тий. Тий. Jay-Z яг нэг сүүлийн 2 цомог нь амар л та. Нэг 4-4 чинь нөгөө жигэн political жигрэл pop Story of OJ нөөс яа. Ер нь айгу гоё кино миноч баг гараадсан. Түрүүгээс 10 дундаа харуултын клип хийсэн. Тэгснээ өөрийнхөө нэг title гээд одоо нэг Spotify дээр Jay-Z-ийн дуу гэдэг шүү дээ. Гэтэ Jay-Z-ийн ер нь од байхгүй. Ер нь сүүлийн үед нэг сонсогдгүй шалтгаан Jay-Z өөрөө YouTube дуунуудаа тавих дурггүй. Энд нэг title дээрээ тавьдаг. Тийм. Өөрийнхөө вебсайтн дээр тавиад идэг болохоор. Мань хүн Beyoncé-тэй тэгээд гэрэлсэн хатрагатай. Jay-Z тэгээд ер нь айгуул амар рэпер л дээ. Өөсөө Jay-Z ингээд чиний дуртай рэпер чинь дуртай рэпер нь Jay-Z гэж ярьдаг. Jay-Z угаасаа баг одоо номер 1 гэж ярьдаг тийшээ рэперүүдээ хаяа. Хайж яг ер нь сайтууд дээр тэгсэн байдаг шүү. Одоо нэг Pac Legacy-ийн Pac B2 бол тэг Legacy хурдан дууссан. Түр Legacy болоод үлдсэн. Nas бол тэгж хадгалж чадаагүй. Eminem бол яг тийм popularity ихтэй болохоос яг бүх тийм чанартай болгоо бүтэл гаргадаг. Тэгээд Jay-Z бол хамгийн одоо consistent гэдэг гэж л ярьд юм байл. Jay-Z ер нь тэгэл Biggie-гийн өв залгамжлагч болол Нью-Йоркийн хаан болол. Нью-Йоркийн хааны төлөө бас нэлээд Nas-тай үзсэн. Nas дуулан хиндээ бол бавлсан л та. Тэр Dismiss дуу. Тэр Jay-Z хоёрын хин блээ нэг Нью-Йоркт юу ийц лайв хийсэн байт юм байна. Alicia Keys, Jay-Z хоёр. Тэр гоё. Йоо, тэр чигэн чийл дуу тохоо. Тэр амар бест дуу. Тэр лайв үзсэн бас гоё л юм. Jay-Z Дараа сайн рэпертэй. Тэгээд 6-т энэ 11 өстой жинхэнэ донслогч байгаа Travis Scott. Travis бол яг нөгөө нэг step шиг байхгүй те. Ер нь бол сүүлийн 10-нд ингээд хипхопыг бүр өөрчлөөд шал өөр юм оруулж ирээд нөгөө 3 шидэлт NBA-д орж ирсэн бол наача авт түүнийг бүр ингээд бүр байх ёстой хэмжээнээс нь хэтрүүлсэн байхгүй. Тэг хүн болгон л Travis-ийг дөөрэж ингэж битээр зодж юм те. Авт түүнд чинь Travis шиг үстэй Travis шиг стайлтай болж юм. Adlibs-ийг ч гэсэн те ер нь Travis бол нэлээд ах гаргасан шүү дээ. Travis арай дээр үдэгтэй яг үгүй юу? Арай дээр хин ч гэсэн 6-аас арай дээр. Миний бодлоор бол Tyler-ийн бол доор баймаар л гэж бодлоо л та. Тийм яг хөө тэрдэлтэй бас нэлээд олон хүмүүс маргалдан л та. Tyler Travis үгүйсээ хоёр шал өөр фэн бейстэй л та. Гэтэ Tyler чинь одоо Travis ингээд юу яаж байгаа шүү дээ. Одоо автотун ингээд айгу оруулаад ирж байгаа шүү дээ. Tyler чинь болохоор илүү тийм хөгжим гэхээсээ илүү одоо загварын тал дээр их юм уу? Айгу илүү концепт сайтай л та. Загвар өөр тэгээ нэг юм жоохон Damned music гэх юм одоо юу юм те. Тийм юм дээр амар л та. Одоо нэг гэтээ бас Travis ч өөрөө нэг амар Damned альбом хийсэн шүү дээ. Astro World. Хүн болгон л Astro World гэж амьсгаллаа шүү түрүү жил. гэсэн шүү дээ. Би Astro World-ийнх баймаар байна. Sicko Mode бүр алаа гэсэн шүү дээ. Хүн болгон л Astro World-д очихыг хүсэж ийлээ. Tyler болохоор яг нэг тийм odd fashion гэдэг юм гаргацсан л та. Ингээл Supreme их ч юм odd болгоцсон чинь Tyler шүү дээ тий. Tyler тэгэл ялчгүй Travis Scott маргалтан л та айлн дээр доор оролцоо гэдэг. Travis Scott бас тийм болно. За тавт шүтээ домог тийм шүтээ жинхэнэ мангас жинхэнэ ер нь зүгээр хамгийн агуу MC гэж бүх цаг үеийн хамгийн агуу MC зүгээр Nas, Jay-Z, Eminem, Biggie, Tupac гэднээс нийлүүлсэн юм шиг. Гэхдээ хүн рүү нэг тэгж амар дис хийгээд идэггүй. Амар даруухан алтан гид зүг дургу. Энэ бол J. Cole. J. Cole-ийн талаар наачин J. Cole тавд байх ёстой юу эсвэл хэд байх ёстой юм. За тэр талаараа сайхан гоё ярил. Миний хувьд бол нэгт. Гэхдээ яг миний зүг яг нэг юм хипхопын би угаасаа нэг J. Cole-ор хоо тийм үү тайпнд айгуу тустай байхгүй. J. Cole-ор хоо тайп гэдэг нь ер нь яг ямар юм? Ер нь нэг тийм яг тийм 100% old school-ч биш. Тэгсэн мөртлөө нэг тийм утга агуулсан сайтай. Одоо rhyme жишээлбэл нэлээд утга агуулсан байх хэвээр. Тэгээд rhyme flow сайтай. Тэгээ banger хийвэл хийждэг.
Тэгээд нэг тэгэж худлаа юм юм. Тэгээ яа нэг тэгэж амар мөнгө зөнгө юм гэж яваад идэггүй. Нэг тийм эготой биш гэж. Бүүс тийм амар эготой. Нэг тийм политикл яг угаасаа өөрийгөө номер 1 рэпер гэдэг юм мэдэн л тэ бидсэн мэдчихэж байгаа. Тэгэл ихний мэдэрсэн. наа чин амар фан гай юм биш үү те. Энэ ч угаасаа одоо шинэ үеийн рэперүүдийг хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Тэр гүжигийн ангидносыг. Тэгээд дохолт хийдэг ганц рэпер үү наад дундаа. Дохолт All-Star үеэр баг хийдэг. Ер нь бол амьдрал дээр бол хөлөх нь тогтчихтой шүү дээ. Тэр чинь нэг All-Star үеэр бэлтгэлгүй зүгээр хувцастай гарч ирэл л. Гэтэ J. Cole-ыг яг яс ярих юм бол би бол 3-т оруулна. Яг Drake, яг энэ 10 J. Cole гэдэг. Яг энэ 10 тийм энэ 10-таа л. Тийм. Cole гэхдээ яг fan base popularity тал дээр бол яг дээр байгаа хүмүүс бол ер нь энэ 10-таа бол нэлээд хаагурч гисэн шүү. Яг popularity-га. Тийм, popularity-га л. Одоо наацхан нэг trap сонсдог хүмүүс мэддэг байхгүй тийм J. Cole. Уусаа J. Cole яг нэг англи хэл мэддэг хүмүүс J. Cole-ыг сонсоод хэцүү л дээ. Тэг чинь нэг яг жинхэнэ ярьж байгаа юм ойлгоод сонсч ижил J. Cole-ыг сонсно гэхээс яг хөгжмөөр нь бол J. Cole-ийн фэн болно гэж бол байхгүй. Тийм болохоор яг popularity international тал дээр яаж байгаа даа. Тийм хэдүүлээ чинь J. Cole-ийн талаар дугаар хийлээ. Хийгээгүй. Тэр юун дээр дуулсан байгаа шүү дээ. Playoff дээр дуулдаг. Тийм All-Star дээр. All-Star дээр дуулдаг. Тэр л байгаа шүү. Love yours. Тийм Love yours бол амар гоё утгатай даа шүү. J. Cole-ийн хамгийн гоё дуу нөөр бол мод л. Тийм баг л тэр л хийж байгаа. Яг хамгийн сайн дуу нөө юу л Taylor Swift гэдэг юм байл л дээ. Нөө Kendrick-ийн Mad City шиг. Тийм нэг тийм popular дуу болж чадсан. Хамгийн сайн дууны ч юу биш дээ. Taylor Swift дин бит нэг жоох хүчтэй хэлдэг. Тийм хүчтэй. Season Young тийм banger тийм. За. За тийм. J. Cole тэгвэл 3 таах хэрэгтэй үү жинийхаар бол. Минийхаар нэгт тэгээд ер нь олонхын саналаар бол 3. Комплексээр бол 5. Тэгээ комплексээр бол 5. За тэгвэл J. Cole-ийн дээр хэн орсон харъя л та 4. Тэгээ J. Cole-ийн дээр ирээдүй болчээ. Future үү? Future дээр болохоор ийм байгаад байдаг байхгүй. За. Future л өөрөө амар сугар рэпер. За. Rhyme-ийн хувьд бол ер нь юу ихгүй Future чинь дизайнерын арай сайжруулсан хэлбэр байхгүй. Future нэг бангер хийж чаддаг байхгүй. Өөрөө юм нэг жил болгон дуугаа гаргаал, жил болгон цомгоо гаргаал ингээл уран бүтээлээр зодчихдээ байхгүй. Одоо Монголда вэндэ боо юм уу? Сонсгоос өөр авахгүй болдог. Тэг бүр ингээд тэгэд өөрөө нөгөө нэг ийм юм ихлүүлсэн одоо нөгөө нэг одоо Mumble rap-ийг Mumble үг нь ойлгоход бүр rap өгч мэгч ингээд өөрөө юмний ч одоо Godfather-ын шиг эцгийн гэж явах гээд байгаа шүү дээ. Future-ийн жишээ нь нэг дог сонсохоор үгийг ойлгодог байхгүй дахилтнаас өөр. Тэ? Mask off. Тэр нэг юу лээ? Яа нэг гэх. Өвдөд дөвпё гэл. Тэр сүүлд нэг гинжигийн эзэн дууны дахилт нь хүртэл яг Future байгаа даа ч тийм. Үүнийг алхаасаа би хийж олсон гэх. Үгүй гинжиг Future-тэй ер нь нэлээд хайцуулна л да. Яг го Mumble биш л дээ. Тийм. Гинжин бол арай утга агуулсан арай сайн рэпер гэдэг. Future-ийн дуунууд нь гэхдээ яг тэр Dirty Sprite гэдэг тэр цомог амар баг. Бүх дуу нь ингээд бүр ингээд тулцсан trap гэж бол тэр их юм. Машин сонсоход төгсөмжтэй дуунууд ихтэй. Тип баарнт ч юм уу те. Тэгээд Future-ийн жишээ нь нэг дууг нь аваад үзэхэд I just fuck your bitch on a Gucci flip flop гэдэг ямар ч удахгүй байхгүй. Би Gucci-ийн flip flop-тайгаа чиний юу Gucci-ийн тавчгийн дээр шаана гэдэг юм уу? Тавчигтай шаана гэдэг. Эсвэл тавчгаараа шаана. Тийм айгу утгагүй үгнүүдтэй л дээ Future. Тэгэд энэ нь угаасаа орчин үеийн ингээл стил болохоо үлдсэн амар том юм л. Нэг тийм үг харахаа байлцсан шүү дээ. Сонсогч нар. Тэ. Наацх нь одоо Монголд нэг нөхөрлөл тэ чиний юу North Face шаана гэл дуулаад шүү. Тэрийг дөрөөгөл тэр яг алиалч болж байгаа тийм. Тэр яг бүр тийм real дуу шилтэй зүгээр. Монголчин Mumble rapper гэж юу. Нөө хин биш. Swish Gang гэдэг шүү. Хин блэ? Extract Call Chain лөө. Тийм Call Chain. Тий чинь нэр юм уу? Тийм яа нэг Bad Beach гэдэг нэг дуутай.
Extract гэдээ хайгаад Суу үзээ. сонсдог. Rookie бол Mumble биш байсан. Rookie Mumble шээ. Одоо ч Mumble биш үстэй. Өөрийнхөө Андри. Тэрэн дээр бусад Discord үг нэг ч юм мэдэгддэггүй шүү дээ. Диско энэ дээр нөө хөгжмөн арайд авсан сонсогдоод. Future байхгүй бол одоо ингээл Uzi бас гарч ирэхэд хэцүү шүү дээ. Fuzi, Savage, Designer ч одоо. Чи угаасаа дахиж дуу хийхгүй гэдэг хэлсэн гэж. Тэр эмоч тэр тэнхэж Тэр байгаа. угаасаа игрүүл шээ. Тэр угаас жоохон мэдрэл муутай. За 3-т. За 3-т бурхан чиж бурхныг дагагч. Гэхдээ манай амьд бурхан Есүс, нь тийм. тий Есүсийн хүү аа. Kanye West байна 3-т. Kanye West бол тий Бурханд итгэгч, номлогч, сүсэглэгч аа. тий. Kanye West-ийн талаар түрүүчийн дугаар дээр баах ярьсан дөө. Эцэг. Яагаад энэ 10-нд ингээд хамгийн шилдэг цомгтой. My Beautiful Dark Twisted. Энэ 10-ны хамгийн шилдэг цомгийг үүсгэсэн. Энэ 10-ны Тэгэл тэрнээс стилийг хойш тодорхойлцсон. тэрнээс хойш тэгтээ хог альбомд гаргасан та. Нэрэл Иесус 2-3 жилийн стилийг тодорхойлсон шүү. Иесус мэдвс чи амар штэ. Юу яриад байгаа. Электрон хөгжмийн те биттэй. Иесусыг яг ингээд яг тулцсан үедээ сонсвол бас амар л таа. Kanye West. Kanye бол ер нь байх болох болоо. Яг уу эхний дөрөвт бол гэж үзэн. Коли арт бол те магадгүй. За Kanye West. Гэхдээ Kanye West яг prime time нь бол 4 онд байсан шүү дээ. Тэ. Тэгэхээр бол яг бүр тийм амар дээр байгаа шаардлага болж байна. Анх гарч хийж байхдаа амар гоё рэпер байсан. Одоо ч яг гоё юм хийвэл хийн л. Тийм. Одоо тэгтээ хитрхи хувц цаг хуурт улс төрмөр. Тэгээд хажууд нь сайхан бүхэн байгаа даа. Тийм. Хажууд нь дуу руу анхаарах хандахгүй л байгаа л та. нэг саяны альбом нь болж байгаа халтуурсан л санагдсан. За 3-т. А биш 2-т. 2-т жинхэнэ домог Жиколи өрсөлдөгч. Буцаагүй хамгийн агуу 5 рэперийн нэгч гэж одоо баг яригдчих. Тийм. Угаасаа амар. Тэгээд жинхэнэ юу гэм бэ? Кунг фу мастер гэ. DNA. Тий. Kendrick Lamar байна аах шүү дээ. Kendrick Lamar-ыг ер нь комплексээс өөр газрууд бол бүгд нэгт гэж чигсаах бах тий. Яг энэ 10-ны бол жинхэнэ амар артист л та. Kendrick-ийг би тэгтээ яг 13 байна уу 4 хүртэл мэддэггүй байсан шүү дээ. Тий. Нэг нэр нь ингээд зүгээр дуултаа л байдаг нэг яг бүр тийм гүн андерграунд эсвэл зүгээр яг дан хипхоп сонсдог хүмүүс л мэддэг шүү. Анхча Kendrick-ийг нөгөө гейминг дунд байсан. Тийм гейминг дунд. Үгүй ч одоо ямар амар хөглт юм бэ. Тийм. Фристайл майл. Kendrick угаасаа нэг чадвар мадвар бүх юмараа бүр тулцсан л та. Чадвар жинхэнэ. Өөрөө дуулцдаг, хоолоогоо хид дахин өөрчилждэг тий. Тийм. Flow нэр хитэн юм бэ. Тийм. Концепт сайтай. Тийм. Улс төрч дуулна, мөнгөч дуулна, юу л болсон Хайрч дуулна, наригталтч дуулна. ер нь л амар гоё. Тэр сүүлийн цомог нь нэг хэсэг жиги хит болоо гэсэн. Дайм гарч ирэл одоо Kendrick одоо нөгөө бангер хийж чадна гэдэг хаалт. Тийм. Уусаа Би humble сүүлд гаргасан 3 альбом зүгээр бурхны бүтээл шүү дээ. Good Kid, Mad City заавал сонсоорой хүмүүсээ. To Pimp the Butterfly гэсэн заавал сонсоор. Kendrick-ийн талаар бас нэг угаасаа дуугаар ярина шүү дээ. Kendrick J. Cole-ийн талаар ер нь Уусаа том домгуудыг бол заавал нэг дугаар тусгаачлан ярихгүй болохгүй л дээ. За тэгээд Kendrick-ийг давсан нэг рэпер байгаа нь. Нэг рэпэс зүгээр л энэ 10-наар угаасаа энэ хүний нэрийг нь мэдгүй хүн байхгүй байх. Энэ хүний дуугаар баг бүүэлэгдэж өсөж байгаа бах за хүүхдүүд. Тийм. Энэ хүн бол ер нь олон талтай авьяастай. Тэгээд томч бизнесмен. Drake байлаа. Тэгээд Канада улсыг ер нь бол төлөөлөл болгож байгаа. бүр дэлхийн давцаанд бүр ингээд амар болгочлаа. Угаасаа Одоо монголоор бол бараг Канадын Чингисээ давлаа шүү. Тийм. зарим жанраараа Beatles-ийг ч гүйцээд байгаа. Тийм. Аимшигтай, супер од. Тэгээд Drake-гүй юм алга биш нэрээ хотлооч. Энэ бэдэр ч явж Тэр явах юм. сагсант ч байна те. Сагсанд ч юм. Тэр нэрээ Drake чинь тэгээ Billboard-наас болж ингээм буудгүй хүн. ер нь дуун хизэж буух. Нэг буух гээд ирэхэл нэг хийдэг. За энийг цац гэдэг юм уу яг тийм баг. Тийм. Наач агаална. За наатахаараа түр ингээ байж. Би дараа нэг юм чинь. Уусаа бурханлаглаагүй. Тийм. Drake-ийг яагаад амар агуу гэдэг нэг Sicko Mode-ийн одоо эхний өөрийн бадаг гэдэг шүү дээ. Эхний болон сүүлийн. Тийм. Тэрийг зүгээр яг
альбом гарахаас өмнө 2 цагийн өмнө бичээл явуулсан байна. Тий. Бүр тэгээд наатгаа хийчихээ трав сөхшөө. Наач угсаа ална. Би мэдчихээн гэл. Тэгээд тэмаа. Тэгээд энэ дээр үндэслээ ер нь бол энэ удаагийн онцлог рэпер маань Drake болчихоо. За энэ Drake-ийн Tom Friends сууж юм. Монгол дахь фэн бейсийн төлөөлөгч аа. Манай угаасаа юг пэйж маань зураг хүртэл Drake-ийн зурагтай байдаг. Shady. Тэг. Ер нь бол за Drake-ийг бол анх бол iPod-н дээрээс сонсч байлаа. 2K11 тоглоом дээрээс сонсч байлаа. Тэгэхээр би сонссон байхгүй. Lil Wayne ийм дуу байдаг үү дээ гэж бодсон. Яг бүр юм Lil Wayne шиг нэг ийм гонгосон дээ. Тийм. Гэтэ арай нэг ийм гоё мелодиктэй нэг тий сонсчмоор юм шиг. Тийм. Тэгснээ үүлт нэг тийм өрмөц байгаа гэсэн юм. Тэгэл 2K11-ийн ингээл саундтрекийг хайрласан. Drake гэдэг юм аа. Тэгсэн чинь нэг iPod-н дээр манай ах хөгжим суулгасан байсан. Тэгсэн чинь Drake-ийн яг цомог нэсэн. Tank Me Later гэдэг тухайд. Тэгэл ер нь бүх хөгжмийн сонсоол нөгөө нэг сонсч исэн дуу муугаа болвол. Тэгэл ер нь Drake-ийг сонсч эхэлсэн байдгийн тухайн цаг үед. 2010 он юм уу да. 2K11 гарч исэн гэдэг чинь тийм 10 он. Тэгэл яг тухайн үед чинь нэг интернетээс яг хөгжим татдаг те. Хөгжим татдаг, хөгжим crackles татдаг ингэдэг холгаан хөгжим татдаг үе. iTunes эд модонд орж исэн үе. Тэгэл iTunes-ийн нэг ингэ синглүүдийг багцлаад гаргадаг нэг юм байсан хором дээр. Тэгэл синглүүдийн насан чи Drake-ийн 2 сингл байсан. Нэг ихнийх нь бол Marvin's Room байсан. Тэгээ дараачих нь Headlines гэдэг дуу байсан. Тэгээд ер нь тэр хоёр цомог гинэ. Тэр хоёр дууг нь ер нь бол ингэ байнга сонсдог тий. Тэгээ нэг тухайн чинь нэг утсан дээр чинь залгангууд нэг дуу явдаг байсан шүү дээ. Тий. Sky яа медиа залгангууд нэг дуу гаргаад шүү дээ. Uni Media тий. Тэгээ High-Tone мөн шиг тий. Би Sky л ярьдаг байсан. Тэрнэр миний дуун дээр чинь Sky-Tone. Тэрнэр чинь миний дуун болохоор Drake-ийн Headlines явдаг байсан. Тэгэл ер нь Drake-ийг тасралтгүй тэгэл сонсдог байсан даа. Цомгоо өмгийн бүр ингээл татад сонсвол. Тэрнээс ч хойш тасралтгүй тасралтгүй бүр хийж байгаа. Уран бүтээл хийсэн байдгийг. Хамгийн гол нь ингээд Drake-ийн хөгжим за тэр Take Care гэдэг 11 онд гарсан цомог нь болохоор би бол бүр одоо хүртэл дандаа сонсдог. Одоо хүртэл миний яг бүр плейлистэн дээр хамгийн дээр гарч ирдэг. Би яг ингээд 7 хоногтой баг нэг юм Drake-ийн цомгийг сонсдог шүү дээ. Хотлаач их. $1 цомог дуусгадаг гэж байна. Тэгээ нэг цомог ингээд давтамжтай сонсдог байхгүй. Юу амир хөгжим сонссон автаа юм. Өглөө тэгэл ажил руу явна. Тэгэл алхаж яахт тий. Автобусанд тэгэл зүгээр хараад тэгэл хөгжимтэй. Ер нь л амьдралын бол хөгжим бол салшгүй хэсэг болсон. Тийм гэж юм хийж юм л. Тэгээд та хоёрын хувьд Drake-тэй яаж танилцсныг сонсголоо. Би чин Drake Big-ийг л тавьж сонссон дөө. Тэгээд анх чи ер нь тэгэл Big-ий нэг бага Drake-ийн дуу сонсдог гэсэн тэгэл. Тэрнээс нь Drake гэж мэдж аваад сонсдог болсон шүү дээ. Тэгээд Drake чи нэг хэсэг бас Headlines over гэдэг гоё дуу гарсан. Тэднээс нь сонсоод ямар гоё артист вэ. Тийм бүр нэг чихэн тийм наалтцтай тий. Тэрний талаар угаасаа хоёулаа ярина шүү дээ. Тэгээд ер нь бол дэлхийн нийтэд яг бүр мэддэгдэг болсон гэвэл нэг Start from the Bottom. Now we here. Тэр дууг одоо мэдгүй хүн байхгүй. Үсэн амар хит дуу. Тэр бол нэг тийм Монголын нөгөө 5-10 шиг л ингээл Start from the Bottom гэдэг үгээ давцаар агаал тэр дуугаа дуусгачдээ шүү дээ. Тэгээ утга зүүн ч гэсэн гоё угаасаа үг нь хүртэл амар хүчтэй үг тий. Тэгэл араас нас хит Hotline Bling сая God's Planet нас гэдэг ер нь бол хитээр Hotline Bling алсан шүү. Тэгээ би яг ингээд Drake-ийг одоо ингээд Star from the Bottom биш дээ. Яг нэмийг ингээд сонсдог байсан. Гэхдээ би яг Drake гэж яг мэдтгүй байсан. Мэдгүй яач. Зүгээр нэг тийм ухаж сонирхож мэнхаагүй ч юм уу. Яасан баг. Зүгээр дуугаар нь л мэддэг байсан гэж байна. Тийм. Тэгээ сонсч ирсэн. Drake тэгээд ягаад ер нь бол энэ 10-ны хамгийн шилдэг болцсон бэ гэхээр хамгийн ер нь бол versatile artist гэж байна. Pop дуу хийж хоолтой. Өөрөө зөв продюсингт ажилладаг, өөрөө зөв маркетингт.
Тэгээд царайлаг залуу. Тэгээд хагас хар. Тий. Тэгэхээр цагаанууд хүртэл бүр интернэшнл сонсож байгаа байхгүй тий. Ялч. Трик гэхдээ өөрөө бас ярилцлаганаараа тестэлтэй жоохон эмзэгэлтэй юм байл л дээ. Хагас хар болохоор нөгөө цагаануудаа нийлээ гэхээр чи хитрхи хараа. Харуултаа нийлээ гэхээр чи хитрхи цагаан байна. Өөрлийн дууд ш too white for the black keys and too light for the niggas гэдэг. Тий. Яг тэрийн тийм л зовлон. Тийм л зовлонтой байсан. Тэгээд өөрөө уус багаас од байсан шүү дээ. Дисней лөө. Degrassi гээд шоу нэвтрүүлэгт ордог байсан. Сая нөгөө нэг Degrassi-гийн уулзалт гээд I'm upset гэдэг дуу хийдэг лөө. Аха. Нэг 10 жилийн ойлоо дээ. Нэг тийм юм хийгээдсэн. Ер нь тэр их багасаа л entertainment доорлогт. Ер нь нэг юм хийхин төлөө төрсөн юм шиг те. Тэгэд хүмүүс ч анх ер нь Лилоинээс нэг ялгаж чаддаггүй байсан юм аа. Энэ Лилоинтэй хамтарсан нэг дуу гэхгүй юу вил гэдэг. Биш ши вил гэдэг. Тэрэн дээр хүмүүс анх ялгадаггүй байж байгаа. Тэнгүүд тэрний дараа Дрейк яг өөрчлөлт хийсэн юм ингээд илүү Лилоиныг бол дуулдаг болсон байхгүй. Лилоин ч нь болохоор ингээд дандаа панчлайн явдаг ингэдэг те. Тэнгүүд Дрейк болохоор арай юм мелодик R&B талдаа дуулаад эхэлсэн байхгүй. Тэнгүүд шал өөр сонсогдсон. Тэр нь яг зөв болсон л да. Яг нөө хит дуу гаргах юм бол мелоди оруулж ярих л ёстой байна гэл. Яг ч цэвэр MC гэж хэлэхэд бол хэцүү л рэпер л дээ. Дрейк ч н одоо Ghost Writer-тэй. Тий, одоо өмнөөс нь үгийг биш ч өгдөг бүтэн баг байдаг гэдэг юм байна. Тэгээд ер нь нэг ганц хоёр хүн бол ил гарч ирсэн л юм байл л дээ. Одоо Дрейкийн энэ дуунуудын үгийн биш ч гэсэн ингэсэн тэгсэн гээд тэгээд Дрейк ч өөрөө цаана Amos Tom продюсерийн багтай. Тэгээд угаасаа яг тиймсдүү төвшөнд байж ижил яг чанартай дуунууд хийдэг л дээ. Тий. Одоо угаасаа ингэж яриад байгаа байхгүй. Одоо Ghost Writer-тай байх нь хамаагүй. Одоо та нарын мэдих pop artist Adele, Lady Gaga гэднээс өөрсдөө дуу үгээ бичдэггүй шүү дээ ихэнх нь. Ихэнх нь үгээ бичдэггүй. Pop artistууд болохоор ихэнх нь үгээ өөр хүнээр бичүүлээд аяа өөр хүнээр хийлгүүлээд өөрсдөө дуулдаг байхгүй. Тэгээ тэрийг нь дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрсөн. Одоо Монголд хүртэл ингээд тэр балах жавын тэрний үг муулах жавын дуунууд жил болгон ингээд явдаг концерт. Тийм pop артистууд болохоор тэгэж болдог. Харин хипхоп артистууд болохоор тэгэж болдгоо. Яагаад тэгэж болдгоо? Адилхан л дуунууд хийж бас ер нь тэр талаас нь харж үзэх хэрэгтэй гэж бас нэг ярилцлаган дээр. Гэтэ үгээ бичүүл байсан юм. Рэпер байд юм биш үү? Байлгүй. Одоо Cardi B чинь 100% гараад ирчихлээ шүү дээ. Cardi B өөрийнхөө үгийг бичдэггүй шүү дээ. Тийм. Cardi B өөрийнхөө үгээ бичдэггүй. Ер нь нэг за үг бичдэг залуу Cardi B-г олвол баг офсет байгаа. Одоо болоо. Тэгээ Cardi-гийн lyrics бас ингэж яг сонсонгод бас амар идэв. Амар punchline. I turn off set on money. Тэгээд трек яг 100% ч бол тэгж бичүүлдэг. Яг ингэж багаар ажилтдаг гэх юм уу те хамтарч ажилтдаг. Одоо энэ дээр нэг хичүүл ингэн энэ дээр нэг хичүүл ингэн те өөрөө баг продюсинг хийгээд явдаг. Тэгээд өөрөө болохоор бас ингээд Kanye West дэжлэх ингээ хоорондоо ярьсан байна. Ингүүл зүгээрээ ингүүл арай хийт болох болоо энэ тэр. Ер нь тэгж ярьсны үндсэндээ л дуугаа хийдэг юм шиг байлаа л те. Тэгэхээр шинэ үеийн рэпийг ингээд шал өөр төвшөнд тавьсан байхгүй. Тэгээд дээр үчи Eminem мэтэр чи ингээл те үзэх цаасаа байвал явдаг байсан шүү дээ. Яг нөө Drake ингэж өөр хүнээр үгээ ичүүлснээр өөрөө бол бүх цаг үеийн шилдэг юмсыг бол хизээч болохгүй гэдэг. Уусаа ихний одоо өөрөө үгээ бичдэггүй хүн яаж шилдэг юмсыг гэж өөрийгөө хэлэхүүтэй тийм үст. MC гэдэг нэр зүгээр яг од артист гэдэг талаар бол номер 1. Гэхдээ яг үгээ бичдэг юм тийм тал дээр бол өөрийгөө нэг гэж хэлэх эрх байхгүй болчихж байгаа юм л да. Ер нь тэгэж Kendrick Lamar хэлсэн байт юм. Хэрвээ өөр хүнээр ингээд одоо би зөвхөн гоё дуу хиймээр байна, гоё сонсогддог дуу хиймээр байна гэд өөр хүнээр үгээ бичүүлж болно. Би тэр хүнийг бол үл хүндэтгэхгүй. Гэтэ тэр хүн бол өөрийгөө шилдэг юмсыг гэж хэлэх хэрэггүй болно гэж Kendrick Lamar тэгсэн байт юм бэл. Eminem бас нөгөө нэг сая юу гаргасан шүү дээ. Нөгөө Kamikaze гэж альбом гаргаад ер нь нэлээд mumble rap-руудыг дис хийгээд өөрөө үгээ бичдэггүй rap-рууд руу дис хийсэн шүү дээ. Тэгтээ бас нэг нөгөө хинтээ үлээ, Switch-тэй үлээ. Нөгөө нэг ярьслах хийдэг залуу байдаг. Sway юу? Тийм Sway-тэй ярьслахын дээр болохоор
нөө Drake өөрөө үгээ бичдэггүй талаар ер нь юу гэж бодож ийн гэд Sway асуусан чи Eminem би Drake миний охинд их юм хийж өгсөн гэж байгаа байхгүй. Миний охинд тийм юм хийж өгснийхэн дараа би Drake дургу байж чадахгүй угаасаа Drake-ийг би үргэлж хүндлэх болно гэдэг гэж хэлсэн байна. Бас үйдэг юм биш. Охинд нь ингээд тусгаалчлан тоглолт моглолт хийж өгч ирсэн юм шиг л. Ер нь тэр хоёр ч баг хэцүү байх шүү ч гэж. Хэцүү ч сайн шиг нэг Drake нэг ер нь бол Drake чинь тэгээд ер нь бол нэг тийм community талаас аягүй сайн шүү дээ. Наазах нь Канадтай ингээл те юм хийгээл сая God's Plan гэдэг дунд дээр тэгэл ятуу буруу юм NBA-ийн багийн хувьцааг авч ийн эзэмшиж ийн. Түрүү нэг тийм буян мойны юмдаа аягүй тийм одоо хүмүүст шеэр хийх түүх тал дээр аягүй сайн. Уусаа Торонто Drake-ийг босгосон. Drake буцаага Торонтод ингээ юм өгч байгаа байхгүй. Тэр чинь яг жинхэнэ хүнлэг чанар байхгүй. Тийм. Одоо нэг Drake ягаад нэг 6 код гэж 6-гийн тоог эрхэмлээд байдаг вэ гэхээр Торонто хотын код нь 6 байхгүй. Тэгээд дандаа хотоо ингээд яадаг. Би бол энэ хотын бурхан гэсэн илэрхийлэлт одоо энэ залбиралтай нөгөө нэг логонууд явдаг чинь хүртэл Drake-ийг шүү дээ. Тийм. Нэг хүмүүс шивээс хийлгүүлж мэдсэн мэт. Тэгэхээр одоо Drake-ийн гаргасан юм бол лого байхгүй. Ер нь бол хүмүүс юу ч чаддаг. Өөр ингэсэн OVO брэндтэй. Тийм. OVO брэнд чинь одоо бол бараг элитэд юм брэнд болчихсон шүү дээ. Канадад амар гоё брэнд. OVO-гийн нэг цамцсан л ихэд $500 юу л амар. Нэг юм зүгээр шааш ууны лого шүү дээ. Тэгээ тэрийг Торонтогийн Канадын угаасаа нэлээд боломжийн ер нь өндөр Канадад ч баян шүү дээ. Тийм, Канадад баян болохоор тэгэл тэрийг нөдлж авах. Ер нь бол Канадаа бол жинхэнэ бурхан тэнгэрэнтэй Drake бол. Канадын жавхлан. Тэгэж бараг хүсвэл Raptors дорыг шүү Drake. Бүгд авчихсан шүү дээ угаасаа. Аваргын бүгд авцсан тийм. Тэр гэхдээ бас асуудалтай юм болсон юм байл шүү дээ. Нөгөө нэг хидэн тоглогч бүгд аваагүй. Солилцсон 3 тоглогчтой өгөөж фэнүүдтэй өгсөн гэдэг. Нэг тийм юм болоод л. Drake тэгээ тэр нэг араб фэн. Тий. Өөрхийн авсан фэнээс нь. Тэр нэг арын алб тэнгуүтээ нөгөө яг ихний тоглолтод ирсэн хүн болгон дөөр амил бүгж өгсөн байхгүй. Drake болохоор тэрийг өөрөө бүр захиалгаар хийлгэсэн гэж явд юм л. Тэгэл аваргын бүгчдэрээ. Тий. Аваргын бүгчдэрээ бас амар сонсогдсон. Амар сонсогдож байгаа. Jay-Z ч болоо биш тэгэл. Тий. Drake-ийн би дээр тэр Kid Meet-ийг нөө Curry Murray-гийн тоог шивцсэн байт юм шүү. Нэггүй. Тэр чи юу гэм бэ? Postal code гэдэг Торонтогийн. Тэр нөгөөний 30 мууч гэсэн юу байдаг аахгүй. 7 молоо гэсэн ууртай. Яг энэ дээр ингээ байдаг санагдаад байна. Тэгсэн чинь тэр шивээсээ буцаад даруулсан юм шиг өөрөө. Үгүй мэдгүй. Тэрийг сайн мэдгүй. Ямар ч гэсэн ийм тоо бол байдیں۔ Яг энэ дээр ингээд postal code гэсэн. Drake маань тэгээд онцгой нэгэн клубт байдгийн. Тэр клуб нь болохоор Puff Daddy зодуул гэсэн клуб. Puff Daddy яагаад зов? Puff Daddy чи юу юм тийм их кит чин баг юм аа. Угаасаа Puff Daddy чи балиар борогтой пистайм шиг л шүү дээ. Бүр доргоо өрөөд их жиколыг алгацсан гэхээр. Puff Daddy чи одоо угаасаа нэг одоо Монголдоо бол нэг Ice Top Mop шиг гарна шүү. Тийм. Бас амар бигийг гаргаж ирсэн. Баян одоо Jay-Z-гээс баг баян. Sean John брэнд шүү дээ, тийм. Тэгээ Syracuse-ыг бас гаргаад идэв лүү тий. Тийм. Puff Daddy ч нэлээд баян. Тэгээ Drake гэдэг ер нь анхнаасаа жоохон асуудалтай. Тэр нөө 0-100 гээд Drake-ийн гоё дуунуудын нэг нь ер нь бол Puff Daddy-гийнх болох ёстой байсан юм байлээ л тий. Тэгээд Puff Daddy-гийнх болох ёстой байлгаад ингээд Ghostface гэлээ хинээр үлээд тийм beat meet хийлгүүлээд Drake руу явуулгаад Drake ингээд Puff Daddy төгчийгээд 0-100 гэдэг дуу Puff Daddy төгсөн чинь Puff Daddy тэрийг ашиглахгүй бүр амар удаадсан байхгүй. Тэсэн чинь Drake заа гэд тэр өөрөө тэр дуугаа хийгээд шууд SoundCloud дээр аплод хийсэн байхгүй. YouTube биднээсээ цацхгүй. Тэгээд SoundCloud дээр бүр тавиал шууд бүүм болол ингээл Nike advertisement, Adidas-ын ч үлээ Nike advertisement хийднээс ашиглаж амар ихэлдэг дуу шүү дээ. Beat switch нь хийж яваад байгаа. Тийм, тэгэл тийм юмд ашигладал амар хит дуусан чи Puff Daddy ууралсан юм бэл. Наа чи миний дуу гэд. Тэгээд нэг тоглолтын дээр болохоор
муу писта надаас хулгайлсан. Гэхдээ зүгээрээ энэ бол миний дуу гэдээ бас нэг лайв юусан юм билээ. Puff Daddy өөрөө. Тэгээд тэрнээс хойш Гэхдээ тэр Puff Daddy Drake өөр өгсөн юм шүү. тийм. Тэгээд Puff Daddy өөрөө зохиогоогүй юм шүү. Тийм, Puff Daddy өөрөө зохиогоогүй. Гэхдээ Drake ер нь Puff Daddy өгж байгаа нь Puff Daddy-гийн дуу болцсон гэд ер нь өгснөөс нь хойш угаасаа баг нэг гэрээ байгуулагдаад Puff Daddy-гийн дуу гэж ер нь явах оруулсан байгаа. Гэрээтэй бэжж Drake өөрийнхөө саундклуудад цацсан юм аа. Агуулт Drake өөрөө албан ёсоор маа энэ чиний дуу гэд өгсөн байхгүй. Puff Daddy-д. Зүгээр аман гэрээгээрөө. Тийм. Одоо чиний дуу гэд ингээ өгөнгүүт Puff Daddy тэрийг ашиглахгүй байж байгаа. Тэгээд Puff Daddy-тай бас нэг тимч тааруу биш харилцаатай явж агаад тэгээд нэг тайзан дээр бас Puff Daddy ингээд өглээд дуугаа явж исэн чинь Drake хажуунаас нь микийг шүүрж аваад өөрөө өглээд эхэлсэн байхгүй. Тэгээд Puff Daddy ер нь тэрэнд нь нэлээд ууралсан юм шиг байлээ. Тэгээд тэрнээс хойш явж агаад ер нь хоорондоо асуудалтай. Puff Daddy тэр өдөр бас Drake руу нэлээд ойрлж чарлж агаад тэгээд DJ Khaled алдалт одоодын одоодыг цуглуулдаг залуугийн 38 дахь Тэ сууг. угаасаа өөрөө дуулагдчихгүй яадагчгүй суух. Тэгээд DJ Khaled-ийн 38 дугаар төрсүүдээс дээр Puff Daddy Drake хоёр уулзваа. За. Тэгээд бибин рүүгээ нэгтэй гэж ханд өгөхгүй байж байгаа. Ер нь нэлээд муудаад ирсэн юм уу яасан. Puff Daddy Drake руу нэлээд ууралж агаад алгагдсан юм билий Drake-ийг. Тэгээд хоёр талаас бүү зотон үсээд тэгээд зотон үснээс улбаалаад Drake нэлээд зотуулсан юм уу яасан. Бас мөр зөр нь мултаас цултраад имлэгт бас жоохон хөвцсөн юм шиг байлээ. Тэгээд J Prince гээд Америкийн бас нэг нэлээд том гар юм бити миний юугаар оролдоотой Drake-ээр бити оролдоотой Puff Daddy-гээр нэлээд заал хийлсэн айтай юм мессеж илгээсэн юм билээ. Тэр гар нь яадаг гар юм. Тэрийг сайн мэдэхгүй байна. Америкийн ертөнцийн нэлээд том гар юм шиг байл. Жохон хаастлар баг юм шиг. Эркитийн ертөнцийн ч юм уу тий. Эркитийн ертөнцийн бурханд ингэр юм биш үү тий чи боо. J Prince гэдэг наа чи амар гоо. JC гэж яхаа J Prince байгаа. Тэгээд Puff Daddy тэгээд бүр нэлээд хитэн сарын дараа 14 онд ийм үйл явдал болоод 15 онд болохоор Puff Daddy Sweet илүү дээ. Нөгөө Breakfast Morning гэж Charlamagne нэднүстэй ярилцлаганд орж явахдаа гүгү би Drake гар хүрээгүй, Drake-ийг зохиогүй гэд өөрөө бас гүрийсэн юм билээ. Би бол Drake-тэй ямар ч асуудалгүй. Drake бол миний дуртай артист гэж тэгж хэлж ирсэн юм билээ. Тэгээд дүүгээр дийсэн ер нь хоорондох харилцаа нь дууссан юм шиг үлээ. Саяхан бас Kanye-тэй дийсэлцсэн юм байна. Тий. Тэр талаар чинь яасан гэсэн чинь Pusha-тэй нэг хүүхдийн нэрийг хэлээд Drake-лүүд дийсэн. Тэгсэн чинь энэ мэдээллийнх нь болохоор Kanye Pusha-д ингээд сничлээд өгсөн гэл. Ер нь тэгж ойлгоо. Тийм юм явсан юм. Анхнаасаа ер нь бол нэг дуун дээр хамтарчаал Drake яг нэг жоохон хийгэлээсэн л та. My pool is bigger than ye гэдэг. Тий. But I'm just saying this miss гэдэг тийм их байдлаар компаничуд би энэ рүүгээ явуулж байгаа л. Тэнгүүтээ Drake чинь өөрөө нэг Jordan-ы бүзнүүдтэй шүү дээ. Тэнгүүд Adidas-ыг ерөөсөө үздэг байхгүй өөрөө. Тэнгүүд нөгөө French Montana Jordan биш Adidas-ын Yeezy өмссөн байсан чинь наатаха миний нүднээс холдоол гэсэн юм шиг л нэг юм дээр. Тэгээд нөгөө нэг Sicko Motor ч уусаад байдаг шээ. Checks over stripes гэж хэлдэг шүү дээ. Тэрэнгээрээ бас тэрэнгээрээ угаасаа нэг ингээд багаар Adidas болон Kanye л ингээд punchline явуулсан байдгийн. Тэгээд Kanye бол өөдөөс нэг Kanye өөрөө DC чадах хүн биш шүү дээ. Бас дийсэлцэх хэмжээний рэпер биш ээ. DC хийхгүй харин нэг political жоохон лекц мэрс явуулаад идэж явах. Тий. Политик тал дээр ч Kanye West ч одоо 20 онд өрсөлдөн гэж тэнэгтэй байгаа юу? Одоо хар Donald Trump болох шүү дээ. За. Тэгээд Drake-ийн талаар гэвэл сая ингэж дийслэлсэн гэсэн. Тэгээ хөгжмийн талаас нь жоох яриа л дээ. Ер нь зодон зохиол ярьлаа. Ингэж их гэтлүүлсэн байна гэсэн байна. Drake хөгжмийн хувьд бол ер нь яг зөвөр хипхоп гэж явахгүй хипхоп гэж явдсан бил. Угаасаа хипхопын 3 жанрт хуваачаад байгаа шүү дээ. Хипхоп гэснээр баг pop гэж бас. Ер нь бол pop.
Дрейкийн яг одоо нэг дууга яг мелодик болгодог юмнууд нь болохоор амар олон юм байдаг л та тий. Наацх нь битнийхээ араас орох. Сүүлийн нэг өргөлтөд үг хэлэх тий. Хамгийн сүүлийн үгээ ингээд хаштаг болгож ингээд ингэж хэлдэг. Тасалж хэлдэг. Тэгээд мелодик байдлаар ингээд үгийг нэг тийм уянгалуулж дуулдаг гэх юм уу да. Дуулдаг л. Бараг л дуулдаг. Ер нь жоохон уянгалуулчлал үгэлдэг л. Тэгэд ер нь бол яг сүүлийн 2 цомог нь бол нэлийн pop болсон шүү дээ. Тэр Scorpion бол амар pop цомог. Дээр үеийн юу бас 90-ад оны vibe-ыг оруулсан гэсэн. Тэрийг тэгэл ер нь Rihanna таягдаалны амар альбом гаргасан да. Take Care. Take Care угаасаа яг энэ 10-ны бас шилдэг аргатай орно шүү. Хангалттай орно шүү. Тий. Угаасаа амар эморс үед тэр альбом гаргаад. Тэр альбом чинь жил болгол сонсч байна да. Рианад ягаа их. Rihanna ч өөрөө тэгээ хаягдсан чич. Тэр салсан шүү. Трик ч амар нөгөө нэг Grammy дээр үлээ дээ. Нэг ямар юун дээр үлээ. Нөгөө нэг Rihanna тайртай инэ тэрэгэд нөгөө нэг ийм том нөгөөр зөрүүлээд нилээ хариугаа авсан. Chris Brown ч өөрөө зохиж мөгч байж таа. Тэг чи Rihanna-ийн тэнгис болж байгаа. Chris Brown болохоор ингэж ярьсан юм шиг л ш нөгөө нэг яг машин байж хахад нь Rihanna хажуунаас нь ууралж дайраа зөхөж мөхөөд. Өөдөөс нь ойрлоодсон чи Chris Brown диско нэг газар машин таа зөхөж чад. Зодоо хийцэн гэж ярьсан юм л. Chris Brown ч бас Bronx-тэй л та. Тэгээ одоо буцаад найзууд болж молцсон юм нэ. Rihanna-гийн юу н харилцаа амар ойлгомжгүй л дээ. Rihanna ойлгомжгүй л дээ. Rihanna баг bipolar юм биш үү? Гэхдээ магадгүй тэгжиж л нэг амар дуу гаргадаг. Тийм. Би бол Rihanna-гийн тэр American Ox гэж нэг дунд нь бол амар тустай шүү дээ. Амар underrated л дуу. Уулна уу? Яга дургу байгаа юм ингээд. Гэхдээ уулна нэстэй тэр нь өөрөө popular дуулж чадаагүй байхгүй. Амар underground. Walkmark гэдэг сонин доо. Тийм сонин доонууд нь яг нь Love the Way You Lie Eminem-тэй хамтарч явах үедээ болж амар. Oh nana, what's my name? Тэр мөр гоё шүү дээ. Эсэндээ мэднэс нь гоё. Тэр Love the Way You Lie чинь Jiggy хит болсон шүү дээ. Тэр угаасаа Rihanna гэд бүр амар том од дурчин хамтраад Eminem. Тэр ерөөсөө Eminem-ийн карьерийг Rihanna өсгсөн бохгүй. Тэр ер нь бол тэр яг Eminem чинь нэг юм тухайн үеийн нэг pop artistтэй нэг хамтраад жоохон тэгчээ гэсэн тийм юм хийсэн л дээ. Тэгээд нэг хит дуу гаргах чи гэсэн чи арай л дэндүү хит болсон л да. Тэр бүр арай л амар. Бүр арай л бүү зүгээр Монгол хаасайгуу чарлж ийсэн шүү дээ. Октоо ч тэр дууг сонсч ойлгохыг. Үгүй яа. Би чи 10 жилдээс гэрлүг ажижсэн чи тийг сандал дээр ойлц. Чихвчний дууг нь амар чангалц тий наад сонсогдоод байгаа байхгүй. Тэгээ Love the Way You Lie сонсцоо ойлцоо сууж муурдаг. Jiggy юм орсон. Түлээ тэгээд Eminem-ийн талаар бас нэг дугаар их юм байна. Тий. Eminem, Jay-Z, J. Cole, Kendrick, Nas, Biggie, Tupac Тэ. Biggie Tupac хоёрыг баг нэг англи багтагаа доо харуулсан ч болно. Тэрийг баг нэг юм тусгайч явах уу? Ер нь бүхэлд нь нэг Tupac би юм дугаар болгосон байж яах. Тий. Өс тэр хоёрыг тусны ярихад амар хэцүү шүү дээ. Тий. Заавал юм хоршоолтой. Тий. Drake маа тэгэл ер нь л Drake-ийг тэгээд шинэ уран бүтээл гарах юм хүлээж л байгаа хүн байна. Сая зүгээр нь юу эс Торонто авраг болол маргааш нь 2 дуу цацчихж байгаа. Money in the Grave. Тэгээд Omerta гэдэг дуу нь болохоор яг Торонтод зориулсан. Money in the Grave бол угаасаа хит гарах. Тэр угаасаа амар дуу шүү. Яг нэг мэдэрч тэ битнийх өмнөөс нь орж ирдэг тий. Эхлээ битний эхлээг багт. Дараа яг битийн зэрэгцэж баашлаа явж ирээ. Fuck. Really even start. Тэр зүгээр ихний үгэл аим шүү дээ. Би харахууд амьдэрч байсан ч надад төвс байна. Угаасаа Drake амар л та. Тэгээд төрсөн өдрийн ер нь яга OVO гэдэг вэ гэхээр Drake өөр 10 сар төрсөн. Тэгээд OVO гэдгийнх нь товчлол нь болохоор October's Very Own гэдэг үгний товчлол. Тэгээд хилэнцээ ортны. Тэгээд 10 сарын сүүлээр нэг амар парти болдог. Drake-ийн төрсөн өдрийн парти. Сая бол
Ер нь бол Weekend-ийг гаргаж ирэхэд бас тусалсан шүү дээ. XO брендийг гаргах гэдэг. OV and XO гэдэг. Угсаа Weekend чи Канада л үтэй бас. Drake ч одоо хүүхдтэй өстэй тий. Adonis гэдэг хүүхд. Тэгээд ээж нь болохоор юу лээ? Бие өнлөгч гэдэг. Stripper л гэж тайж хийж. Тэгээд ер нь Pusha-ийн нэлээд тайлбарлаж гисэн л доо тэр нь ямар хүн байдаг. Тэгээд хүүхдээ ил гаргамаар гэдэг. Ер нь яг тэр Pusha-ийн дийс гарахаас өмнө бол хүүхдийн талаар ер нь мэддэггүйсэн шүү дээ. Тэгээд гин шоконд орсон л доо. Drake ч хүүхдээ юм уу? Тэгээд би энэ ихнэргүй хизээ авах юм бол сайхан гарах шүү гэл одоо бичсэн чи хүүхдтэй. Үгүй яах вэ тэгэл одоо тэгээд юу Америк яваад хүн Монголд нэг хүн хүүхдтэй яваад байхаар хэлтэй. Drake тэгээд яа гэсэн шүү дээ. Эхнэрээ Канада руу оруулахын зөвшөөрлөхгүй байгаа юм шүү. Тийм. Эхнэрээ ч гэж ихнэр нь угаасаа эхнэр ч ээжийг нь олдмол хүүхдийн хөвгдөл юм шүү. Тийм. Тэр яг хүсээгүй хүүхд байгаа ч юм уу хаа те. Хүсээгүй. Тийг угаасаа юу бодож Drake тийм хүн stripper-ээс хүүхд хүсгэв. Тэгснэ тэр нөө Money in the Grave гэд тооных нь комментиг харсан чи Adonis be like гэснэ нөө ийм зураг тавьчихсан. Тийм. Угаасаа одоо Adonis мөнгө үлдэхгүй л гэсэн. Тийм. Drake тэгээд Rihanna-тай болон бүтцэн бол бүр аимшигтай хит дуу хийдэг хослол болох байсан юм шиг. Тийм. Beyoncé Jay-Z-ийн араас л. Тийм. Тэгээд өөрөө амар олон ер нь хүмүүстэй нэр холбогддгийг ш. Ямар нэгэн байдлаар. Тийм. Drake нөлөө бүх артист л та. Ер нь амар уртгаартай. Амар муухай сонсогч л уртгаартай. Хулгайч хүний талаар ярьж байгаа юм шиг. Ер нь нөлөөлөл баг хүн болгонд л нөлөөлгөөр. Наацхан Eminem талдсаа явж байгаа байхгүй. Ингээ охинтон зориулж тийм бүр тусгаачлаа охинтон зориулсан тоглоом бол гэж мэй. Eminem Drake хоёрын бас нэг хамтарсан дуу байдаг. Forever гэдэг. Тэр бол ер нь баг энэ 10-ны хамгийн шилдэг хамтаралтай дуулцаа. Kanye West, Lil Wayne, Eminem, Drake ёо. Ингээд дөрөв хуруу. Тэгснэ LeBron-ы талаар дуулахгүй дээ тэр чинь. LeBron-ы кинонд зориулсан дуу. Бурханлаг дуулчих байгаа байхгүй. Тэр амар дуултай. Донгуудын тоглоом байна. Тэ. Тэгээд ер нь бол угаасаа ингээл энэ 10-ны хэл ингээд энэ 11-ийн 200 хүн дээр нэг яриад ах юм одоо баг алхдаг ч гэж. Тэ. Одоо тэгэл Өөр нэг мэдэх шаардлагатай зүйлс гэвэл энэ бол Drake-ийн бол бүх синглүүдийн ер нь бол сонсоод үзсэн баг зүгээр. Ус сонсоогүй хүн ховроо хөө. Тэр сүүлд нэг care package гэдэг нэг дуу гарчихсан нэг. Тийм. Өмнө гаргацсан байсан дуунуудаа нэг package болгоо. Тийм. Тэр цомгийг сайн сонсоо. Тэрэн дээр яа бүр яг нэг real Drake-ийн дуунууд харагдаад байгаа нэг тийм мөнгө өвчтэй ямарсан юм. Emotional талаа илүү их гаргаж чаддгаараа бол хамгийн онцлогч байгаа. Яг өөрийгөө угаасаа хэцүүлтэй ингээд олон нийтэд өөрийнхөө эмзэг байдлыг харуулах тийм. It's not me. Эморлж хэцүү шүү. It's not me шүү. Тэгэд ер нь бол энэ 10 гэдэгтэй холбогдуулан бид нар бас лайфстайл дээр те имморал депрешны талаар бол ярилцъя гэж угаасаа түрүү дугаар дээр хэлсэн шүү. Тэгэд ер нь тэрэн лүг орох удаа. За тэг. Тийм угаасаа төгсгөлтөн Drake-ийн нэг ганц хоёр гоё дууг тавина. Тэгэд илүү их мэдхийг хүсвэл наашаа асууж болно аа. Тэ. Угаасаа тэгээ явж байгаа. Эморл гэсэн чи амар яашлаа. Гэтэ энэ эморл гэдэг үг бас яг энэ 10 гарч ирэл би болсон үг шүү дээ, тий. Зүгээр эмо стил гэж байдаг байсан болохоос эморл, эморох гэдэг. Why being emo гэдэг үг бол энэ 10 гарч ирэл стил нь юу лээ? Эмо стил чинь чолктой. Үгүй биш нэр нь өөр нэг нэртэй байдаг гэсэн шүү дээ. Юу лээ? Улцаанг л юу лээ. Тэгээ улцаагч гэж бас байдаг байсан юм аа. Стил байдаг байсан. Бас нэг өөр нэг юм гэж гэдэг байсан. Панкууд чинь панкуудыг ч хамгийн заваан л гэдэг байсан шүү. Тий. Панкууд ч уусаа амир л. Одоо панк гэж байдаг юм уу? Панк рок. Тийм бах тийм. Миний мэдэх хамгийн сүүлийн панк рок хамтлаг гэвэл Монголын Элгарцгийн хамтлаг гэдэг шүү. Аа тий. Тэр амар панк шүү. Тэр гоё. Энэ болдууля. Тэгэл ер нь эморлын тухай ярихад хэцүү л дээ. Хамаг өнгөрсний муухай дурсамж үз хэрэгэн. Тэгээд эморл гэдэг чинь одоо бид нар л тэр монголчууд
шууд л юм тэгдэм шүү. Зөвхөн эмо л. Тийм. Тэр чинь нөгөө Гэтэ яг эмо гэдэг чинь бол дотор ингээд амар олон салж байгаа шүү. emotional гэсэн утгатай. Сэтгэл готрол, сэтгэл хямралтай, сэтгцийн эмгэг, янз стресс те. Тэр бүгдийн л манайхан бүгдийн л авчил зүгээр л нэг нэр томьёод авчих. Эмо. Ямар slang болцсон. This is emo. Тийм зүгээр хэрэгэлдэг үг болцсон. Үйл өгч юм шиг, нэр өгч юм шиг, Тэмдэг жог шиг сэтгцийн эмгэгтэй болчвол зүгээр л эмо юм. Эсвэл зүгээр ганцаараа баймаар байвал эмо болчт юм уу. Тий. Ер нь бас жоохон юу тодорхойлчихгүй л хэцүү л дээ эмо гэдэг үг. Тэгэд эморлос чинь болж ер нь бол одоо 21-р зууны хамгийн одоо depression чинь бол өвчин л гэж явна шүү дээ. Тий. Яг тэр чинь амар хүнд өвчин шүү дээ. Бүр амар эморчлаа. Одоо ер нь угаасаа depression руу хүн гэж бол байхгүй бах. Тийм яг depressed орж байгаагүй хүн гэж байхгүй л. Joker дээр гардаг шиг яг нийгэм өөрөө яг тийм болоод байгаа байхгүй. Нийгэм өөрөө яг хүнээ халаад нийгэм өөрөө хүмүүсээ тийм depression, тийм сэтгцийн эмгэгтэй болоод байгаа байхгүй. Үгүй тэгтээ. Тэрнээс бол энэ бол зүгээр л нэг эмо биш байхгүй. Гэтэ зүгээр нэг өнгөцсөн жижиг юмнууд байдаг штэ. Одоо жишээ нь хувнээс талчих юм уу. Тэрэн дээрээ ингээд хүмүүс амар ач холбогдол өгөөд зааш тэ эмо байна. Амар имзэг болцсон. Ач холбогдол өгөөд тэр өгсөн ач холбогдол нь эргээд сэтгцэд нь нөлөөлт юм биш үү? Айгу. Айн тэгдэг юм шиг байгаа. Тэрнээс бол нэг том айгу ингээд бүр ингээд нийгмийг хамарсан айгу депрессионал зөндөөлөө штэ. Дутаа төвчрээ гэл тэ. Тэрэндээ ингээд бүр одоо дасцсан болохоор тийм нэг одоо тоохгүй ч юм уу те. Тэнгүүд жижиг юм айгу ач холбогдол бол тэр нь бүр эсрэгээр амар нөлөөлт. Тэг чинь юу ихгүй одоо depressed ороход нэг ганц том шалтгаан хэрэггүй байхгүй. Ингээд ер нь ингээд сэтгэл санаа баг юмнууд юм. Унахад ингээд баг юмнууд хоорондоо ингээд нэмэгцээр байгаа тийм юм. Одоо жишээлбэл чи өглөө бослоо тэгсэн чинь ингээд юу гинт ажилдаа болчлаа. Ажил руугаа яарад явж исэн чи халтаж унтлаа. Халтаж унж явж исэн чи чам руу нэг машин хурж яриад ууццацлаа. Тэгээд машинд асуугаа явж исэн чи баахан төвчрлээ. Тэгээ ажил дээр очсон чинь дарах чинь чам руу уурлаа. Наа чин болохоор яг нөгөө нийгмээс хамаарат байхгүй. Тийм. Би сая бол зөвхөн хувь хүнээс гэсэн шүү дээ. Өөрсдөөсөө болдог нэг жижиг юм дээр. Тэгэл ер нь жижиг юмнууд нь ингээд хоорондоо нэмэгцээр байгаад одоо жишээлбэл ингээд хүүхдүүд чи ер нь гэр их нүрг амар ууралдаг болсон юм ба шүү дээ. Одоо би тэрийг гайхаад байгаа. Тэр болохоор ер нь ингээд анги дээрээ ер нь нэлийн юм тийм асуудалтай байж байгаа. Жохон хүүхдүүд мэдээж жохон л юм дээр депрессд шүү дээ. Тэгж гингууд гэртээ очиод нэг хальцааг нь болонгууд ууралдаг юм. Ер нь нэг тиймэрдүүл нийгэм болоод тах шиг байна шүү дээ. Маний дүүч гэр их нүргөө уурлах гэж байна. Амар л юм болж иж уурлахгүй л хэцүү байсан шүү дээ. Хүүхдүүд анги дээрээ одоо сургуулийн орчин ч юм өөр найзууд дундаа ч юм уу тийм яг босноосоо биш. Угаасаа одоо нэг хүүхдүүд угаасаа нэг тийм харагдахтай болсон юм биш үү? Угаас нэг тийм аяар том толгойтой ч юм тийм болсон юм биш үү? Тийм шүү. Угаасаа тийм. Одоо ингээл адглал тэдний сонсож байгаа дуу гэхэд л одоо ямар аа л. Бидний үед тийм дуу мөн сонсдгүй л байсан шүү дээ одоо нэг шиг. Тэгмэд угаасаа ингээ цаг үеийн бүх юм ингээл тийм хурцсаад байгаа байхгүй тий. Бид нартэй цуг өсөд байгаа байхгүй тий. Гэтэ ер нь нэг бол одоо цагт нэг дундч хүүхэд байхгүй, нэг бол нэг амар ийм тийм, нэг бол нэг амар залуу амжилттай хүүхдүүдс амар олон биш. Тэгээд ер нь яг нийгэм л ийм болгож байна да хүүхдийг. Дундаж хийж нэг урсгалаараа явдаг. Тийм. Урсгалаар. Яг сайн л да. Аль залуугаас ингээ юм ингээ. Одоо үсэн интернет маний үед яг ясаарул интернет дээр ийм их контент байдгүй байсан шүү дээ. Ийм оронч гэж мэддэггүй байлаа. Одоо болохоор ингээ интернетээр хүүхдүүд наацхан ингээ нэг настай хүүхд байгаа байхгүй юу? Бугаанд ингээ юу эрдэнэт явах гад амар ийм нэг жоох хүүхдтэй цуг нэг юм юунд орсон байхгүй юу? Өрөөнд тэгсэн чинь нөгөө хүүхд нь ингээ хоолыг тэгтээ заавал утас үздэг гэдэг ч жоохгүй нэг настай хүүхд шүү дээ. Заавал утас үздэг тийм утсыг үзүүлэхгүй бол уйлаад хоолоо идэхгүй ууралдаг гэдэг ч энэ чинь ерөөс ингээл технологитой зөв үсчихэж байгаа байхгүй тий. Зүгээр уцсгүй байж чадхаа байлцсан. Гэтэ маний ч яг бас уцсгүй байвал хэцүү л дээ. Цаг үе даgal өөрчлөлт. Цаг үеийн өөрөө тэгээд өөрчлөлтөө бас технологи давхар өөрчилж байгаа. Хүүхдүүд бас багаас нь хүний амьдрал
айгу хамгийн ойр л байгаа зүйл шүү. Тэгтээ хүүхдүүд багаас нь тийм юм. Яг тэгвэл интернетэд болохоор ийм байхгүй. Ингээд амар олон хүмүүсийн үзэл бодлууд зэрэг интернетд байдаг байхгүй. Тэгээ тэр нь болохоор хүүхдэд чиглэлтгүй ер нь хүнд ингээд Facebook ухажингууд ингээд амар олон хүмүүсийн сэтгэл хөдлөл, амар олон хүмүүсийн үзэл бодол байгаад тахаар чи ингээд хүний ямар ч хүний сэтгцэд хүсэл нөлөөлдөг байхгүй. Тэгээ интернет ер нь нэг талдаа юмнуудыг амар холбож өгч байгаа гэсэн. Нөгөө талдаа хүмүүст арай л их нөө өөрсдийн үзэл бодлого дандаа бусдыг дагдаг болгож өгч байгаа юм шиг. Тэгж бас сүлийн үе санагдаад байгаа шүү. Тэгэл депрешн их ч үүсгэж байгаа юм даа. Депрешн ч тэгээд бүх юмнаас үүсдэг байхгүй. Яа. Гэтэ наадах нь баялаар хайр дурлалын асуудал. Наа чи чамгийн хүнд асуудал. Наа чи бүр ингэ бүр хизээш дийлдэг. Ялангуяа манидийн насан дээр хайр дурлал. Би бол саяны хавар бол ёо бүр ингээл байсан. Одоо арай л гайгүй болчихно. Депресс зүүн чинь ингэ хэцүү байхгүй. Нэг бол ингээл ганцаараа ямарч юм шиг тий. Нэг бол ингээл ганцаараа чадахгүй бол. Нэг бол ингээл юу ч хиймээргүй юм шиг санагдал ингээл амьдралын итгэхгүй. Нойргүй бол. Тэг яг нойргүй болчихдог байхгүй ингээл унтаж чадахгүй ингээл байгаа л. Тэгж байж үжсэн юм жижиг шиг. Тэгэл ер нь октоодаас л болж байгаа юм да. Муухай тий. Яг тэгээд эморх юм байна шүү. Тэгээд би болохоор эмор ер нь яадаг вэ? Ер нь зарим үед нэг тийм ганцаар байхыг амар хүсдэг. Эморхороо тийм юу хийдгээ ярилцээ л та. Би болохоор ингээд жоохон нэг тийм жоохон ингээд юм өөрчлөгдөд ингээд ирээд нэг жоохон ганцаараа байж нэг өөртөө дүгнэлт хийж суух тустай байхгүй. За энэ ч удаа ингэж юм да, тэгж юм да. Би ийм сэтгэл байгаа юм да гэдэг нэг жоохон өөртөө ярьцлага хийдэг ч гэх юм уу нэг тийм ер нь ганцаараа байж нэг жоохон бодлоо зэгслэх хэрэг гард. Үе. Толин тараал гэж. Толин тараач. Ер нь тэгэл өөрөө би шалтан толин тараал. Би ер нь. Гэтэ тэгэл нэтмэд орохгүй хөгжим нэг сонсохгүй тэгэл ер нь юмны талаар их бодоолж жоохон бодлоо зэгцэлтэй юм да. Ялангуяа мэрэгжил сонгох болоход би бас амар тэгжсэн. Бодоол би ирээдүйд ер нь юу хиймээр байгаа юм бэ. Тэгээд зарим хүмүүс юм орохороо ганцаараа биш олоолаа явахыг хүсдэг. Тэр нь л би ялан л. Хаста өдөр болох орой болох юм байна. Тэр болохоор яг нөгөө нэг жоохон тэр шалтгаан болж байгаа юмнаас жоохон холдохыг хүссэн дээ. Холдохгүй л хэцүү байхгүй. Наацхан ингээл уцаа харах хэцүү дээ. Тэгэл ганцаараа байх хэцүү ингээд хийх юмгүй байх хэцүү. Яг ингээд сатаараа тий тоглож моглох ч юм. Уцсныхаа зурагнууд руу бүр орж болохгүй. Тэгэл нэг зарим зурагнуудыг устгах хэцүү байх хэцүү. Тийм. Миний сэтгэл шаардлагач юм шиг хэрэг буртагч юм шиг. Миний насан дээр юм юм үзэж яхад гоё л та. Тэгээд хамгийн гол нь тэр асуудлыг ингээд өөрөө шийдэх хэрэгтэй болсон цаг үед ирсэн байдаг хөөе тий. Одоо нэг асуудал үүсэнгүүт гэрхэндээ хийх хэцүү. Өөрөө шийдэж чадахгүй. Нэг тийм сонирм насалтаа. Тэстаа яг яад юм бол гэж бодлоо. Асуудал үүсгээл асуудлаа аавч дэлгэж шаасан чи өөрөө шийдэх нас нь болно. Бас нэг бүр нэг сэтгэл зүйчдэр очиод ахын чайшин. Тий. Нэг тэ очих хэрэгтэй. Ибо яаж исэн бэ? Би бас тэгэл юм их үедээ л юм тэгээ зээгтэй адилхан шүү дээ. Ми ингээ хоёр тал байд юм аа. Би нэг бол ингээ ганцаар байдаг, нэг бол ингээ найз нөхдөд хүнтэй уулздаг заяа. Гэтэ яг ингээ эхлээд яг аль нь вэ гэдгийг тодорхой биш. Тохон байдлаас л болчдаг. Одоо шинэ эхлээд ингээ найз нөхдөд уулзал нөгөө асуудлаа ингээ түрүү өөрөөсөө цутааж байгаа шүү дээ. Би өөрөө тэр асуудлаа би ингээ нүүр тулмааргүй санагдал цутаа шүү дээ. Цутаалаад ингээ уудаг ч юм уу те. Эсвэл ингээ пси тоглолдог ч юм уу те. Амар депресс уурд мурдаа пси тоглох нэг арай гайг болчдаг. Тэгэл найз мэс дуусдаг ч юм уу эсвэл нэг те каркамер гортог ч юм яадаг ч те. Заатаа ирэхэнд болдог шүү. Эсвэл нэг сайхан пив шимэл найзтаас нь суулгах гоё шүү дээ. Тэгж мэгдэж юм эсвэл зүгээр нэг тоомосоор суух ч юм уу те. Тэгж юм лээ суух ч юм. Хүнтэй хамт ингээл ээж их юм. Тийм. Тэгдэг. Тэгснийхаа дараа яг ингээд яг цэг шиг ингээд өөртөө яг бодж эхэлдэг байхгүй. За ба ер нь яагаад байгаа лээ тий. Юу үсээд байна. Тэгвэл тэндээс ингээд хайлуулах ингээд би өмнө нэг асуудалсаа цухтааж исэн бол өмнөх хэд хоногт цухтааж исэн бол
Одоо би дараагийн хэд хоногт нь асуудалтайгаа би нүүр тулах хэрэгтэй байна те. Яг надад яг ийм асуудал үүссэн учраас би энийг даван толгонд бол би ингэх хэрэгтэй байна. Би ийм гарц гаргалгаа ийм арга замаар явбал надад илүү зүгээр юм шиг байна гэж бодсдөг. Үүднээс дараагийнхаа одоо өөртөө л амхандаа өөртөө л нэг юугаа асуудал шийдчих юм уу тэр сэтгэл юугаа ингээл айлал доктортой болгочих тийм арга замаа хайж эхэлдэг. Тийм арга замаа хийж эхэлдэг. Нэг бол эхлээ шууд өөртөө шууд нүүр тулж эхэлдэг. Юу нь яагаад вэ? Шууд ингээд нүүр тулж эхэлдэг. Тэгээ тэрийгээ шийдсэн дараа ингээд дараа ч юм уу голоор нь ч юм бас ингээд мэдээж найз төтөг ингээд байхгүй л уусаа болдгоо шүү дээ. Яг тэгдэг. Ер нь тэгээд энэ гураар гуруулаад ер нь хотлаа л та. Би яг тэгээд биг мэдэж байгаа шүү дээ. Би бас нэг юм орол. Эл би бол ер нь яг эхлээд яг түрүүний ярьсан эхлээд би нэг жоохон ууж явсан. Тэгээд дараа нь шууд ингээд гид өглөө ингээд гэртээ байгаал ер нь бач юу яад ингээд байгаа ингээл шууд өөртөө нүүртлал тэгээ шууд ингээд бодлоо зэгслэхээр шийдэл тэр ерөөсөө тэрнээс ш ер нь баг сар мараа хугацаанд ер нь аюу ганцаараа байсан байт юм. Тэр ганцаараа байх хугацаанд би яагаад ганцаараа байх гэсэн бэ гэхээр нэгдүгээр асуудалтайгаа шууд ингээд нүүртэл асуудлаа шийдтсэн те. Тэнгүүд за би энийг одоо шийдтсэн юм чинь би тэгвэл одоо өөр юмар явъя гэ. Тэнгүүд би яг яагаад ганцаараа байсаа гэвэл би өөрийгөө илүү их тарихын тулд би ганцаараа байсан хэсэг хугацаанд ганцаараа байсан зүйтэй юм байна гэж бодсны үүднээс хэсэг хугацаанд ганцаараа байж бас олон юм хийж үзсэн байдаг юм. Ер нь бол юм баггүй нөө ганцаараа байдаг өсөөрний шилхэн би болохоор нөө ганцаараа байж асуудлаа жоохон өөртөө бодохгүй бол ингээд ихтгэл олуулаа нийлээд асуудлаа ингээд олон хүнд ярингууд ингээд өөр үний юм. Тэг өөр үзэл бодол үсээд бүр толгой эргүүлээ ичдэг байхгүй. Одоо ингээд хүмүүс ингээд ингэсэн дээр юм шүү, тэгсэн дээр юм шүү. Одоо ингээд тэгээд энэ ингээ айлнч зөв юм, айлнч буруу ингээд жоохон эргэлзээ үүсгээд байдаг болохоор тийм яадаг. Тэгээд ер нь явж ганцаараа ч байсан, олуулаа ч байсан, эсвэл олуулаа явж байгаа ганцаараа ч байсан. Ер нь явж нэг тийм сэтгэлийн депрессэнд орчвол тэгэл явж цаг хугацаа л идгээд юм дөө. Үнийг цаг хугацаа идээдэггүй гэсэн. Цаг хугацаа л цаг хугацаа идээдэггүй гэсэн. Яа. Одоо шинэ бид нэр ингээд за ингээд нэг хүн эмэгтэй хүн тайртай болчиход эмэгтэй хүнтэйгээ ингээд хаягддаг ч юм нийлж чаддаг ч юм тэгвэл нөгөө хүнээ мартах гэж бас хугацаа болно шүү дээ. Тэрийг хүмүүс болохоор ингээд за цаг хугацаа бүгдийг хэмжлэнэ гэдэг. Гэхдээ яг үнд цаг хугацаа хэмжилдэггүй гэж. Яг нөгөө нэг тэр цаг хугацаа тийм өөр хүн гарч ирнэ л дээ. За өөр хүн гарч ирэх бас байж болно. Гэхдээ яг ингэдэг гэсэн. Цаг хугацаа хэмжилдэггүй. Бидний тарих өөрөө хэмжилдэг гэсэн. Бидний тарих өөрийнхөө тэр байгаад байгаа зовоогоод байгаа тэр одоо юу ч вэ? Тэнд нэг юм байгаа шүү дээ. Тэрийг ингээд баг багаар ингээд одоо нөхөн сэргээдэг ч юм уу нэг тэгж хэмжилдэг гэсэн. Нааш тэгвэл цаг хугацаа л идэх. Гэхдээ тарих хэмжилж байгаа шүү дээ. Тэр чинь тэгээд гэхдээ цаана хугацаа ярьчлаа байна та. Тэгээ яг л. Наач нөгөө өндөг анхдагчуд дахиад анхдагч. Энийг манай тархин цаг хугацааг явуулна. Гэхдээ цаг хугацааны айсаар тарих. Энийг манай сэтгэл судлалын багш хэлсэн байхгүй юу? Тарих өөрийгөө имжилдэг гэдэг. Тэгээд ер нь эцсийн дүгнэлт нь ингээд цаг хугацааны ирэхээр имжлэгнэ. Ярьсан чи яг тийм боо. Тарих чинь имжилнэ. Тий. Цаг хугацааны ирэхээр өөрийгөө имжилнэ. Та нар ер нь өглөө гараал ингээл мэдээж хүндэлсэн шүү дээ. Тий. Ер нь яг хөвчлэн юунаас болж ийн яг яагаад тэгж ийн ингээл нийгмийн самаралтай зүйлстэй эсвэл өөрөөсөө бас нэлийн болж гин үү? Ер нь бол яг энийг даван тулъя гэвэл яг өөртөө юм цаг хуваарлалт гаргуулах зүгээр л юм шиг үлээ л дээ. Наазахын өглөө заавал төвчрэлд орж ийн гэж депресдгүй төвчрлээс өмнө гараад явчихвал тээ. Тэгээд зүгээр наазахны энгийн алхамлын юм бохоо. Ер нь ингэж дуусна ингэж ийн гэж яах биш юм. Өөр да төвчрлээс өөр яа ингэ депресд орж байгаа шалтгаанууд чи юу вэ? Өөртөө чинь зүгээрс тэр нийгмээс ч тэр. Тэгэл гол асуудлууд нь хайр дурлал, гэр бүлийн асуудал. Чигээс их хайр дурлах шиг байна. Гэр бүлийн асуудал бай. Гэр бүлийн асуудал яг амар хэцүү байхгүй. Энд олон нийтэд ярихгүй л. Гэхдээ ингээд нэг тийм шилж болохгүй ч гэх юм уу. Яг хоо арга зам байгаа л та. Гэхдээ тэр арга замд хүрэхийн тулд бид нэр амар хол агаад байдаг байхгүй юу? Тийм. Ер нь ингээд гэр бүлийн асуудалд бол хүүхдүүд нь өртчөөд идэг байхгүй. Тийм бүр ингээд тэрийг ингээд хүсгүй тэрнээс хол байхыг хүсчихсэн ч гэсэн ингээд
орчдөг. Гэр бүл угаасаа л яхаар нэг тогоон дотор чанагдж байгаа болохоор тийм хэцүүлтэй. Тийм ер нь тэр юм бодоод депрессэнд орсон хүмүүс чинь илүү их шавд юм шүү тий. Тийм биш магадгүй. Би бүр ингээд яг бодсон л доо ингээд яг ойр дотны ингээд таарлаж маарлаж байгаа хүмүүс тийм. Тийм. Депрессдсэн эсвэл юм ганцаархсан хүмүүс чинь Яг бас бүрч асуудал хүмүүс хийж байхгүй л ингээд хэсэгхэн зур мартахын тулд те мартаж ядаж ингээд арай дээр болчихж байгаа хгүй ингээд нэг юм бодоо шаналаа яваад ичийнхээ оронд ингээд өөр юм хийчихэр хүн ер нь яг яахаа мэдхэ болоод ирэхээр архинд орд юм шүү. Гэхдээ архинд орхон цаашаа нэг тим юм руу аяг тэмүүлд юм шүү. мас сурах ийм баггүй. Одоо яа тийм жирийн ерөөсөө ганц ч удаа алкогол ашиглаж байгаагүй, тамхи татж байгаагүй, депрессэнд орно шүү дээ, тийм. Тэнгүүт нэг зүгээр нэг бусад хүмүүс тэгээд идэм шиг гээд нөгөө нийгмийн нөлөөлөл үүсчихдэг байхгүй. Бусад хүмүүс ер нь уухлаар гайгүй шүү дээ, тамхи татхлаар жоохон сэтгэл сэргийгчдэг гэдэг тийм байлээ гээд. Тэрийг нь ашиглангууд дараа нь дахиад нөгөө сэтгэл санаагаар унаа шүү дээ, депрессэд ороод. Тэнгүүт буцаал тэр чинь нөгөө зуршил болчихдог байхгүй. Одоо хүн хамгийн арх уухгүй байх ёстой үн депрессэнд орсон үедээ байхгүй. Яа тэгвэл тэр уулын сэтгэл санаагаар унцсан үедээ алкогол юм уу муу зуршил тогтоож хам бол цааш та нөгөө сэтгэл санаагаар унангууд заавал алкогол хөл сэтгэл санаагаас гарч чадахгүй юм шиг тийм байдал болчдөг байхгүй. Тэр нь өөрөө нөгөө хүний тарих өөрөө юм депрессэнд орчхоор нэг юм бодис ялгуурладаг байхгүй юу? Тэгэнгүүт дараа нь дахиад нөгөө тархин дахиад депрессэнд ороод тийм байц ялгуурлаад ихтлэнгүүт дахиад нөгөө нэг ялгуурлалтын жоох багсгаж өгдөг юмрууд руу хандаад эхэлчихдэг байхгүй. Хүний бие нь өөрөө тийм автоматар тийм одоо шууд депрессэнд оронгууд шууд арх гэл хамгийн түрүүнд бодогддог нь болохоор тарих өөрөө шууд за ингэсэн чинь жоох багсгахын тулд алкогол ашигладаг гэд алкогол ашиглах ёстой юм байна гэд тарих нь өөрөө тгээ хүлээгээд авчдаг байхгүй. Тийм болохоор аль болох сэтгэл санаагаар унсан үедээ спортоор хичээлж болно, сэлж болно, фитнесээр хичээлж болно тий. Жоохон уулан гаралтай. Тийм уулан гарч болно. Нэг зөв юм руу хандахгүй бол нөгөө нэг сэтгэл санаагаар унаад уугаад эхэлчих юм бол да цааш та сэтгэл санаагаар унах болгондоо уудаг болчдөг байхгүй. Би тэгээд энэ пэйжийг яг нэг амар сэтгэл санаагаар унцсан үедээ нээжсэн юм. Ийм свишкээс биш свишкээ байж. Ингээл ягаачлаа та тэр чинь. Үгүй ямар ч юм басан. Тэрнээс чи өмнө байгаа юм уу? Бүр өмнөх юм аа. Бүр дээр үед тэр чинь. За. Бараг 2 3 жил мэл юм. Үгүй нэг амар байд дээр гэсэн юм аа тэр амар азгуудл. Тэгэл явж исэн чинь ингээл амар пост мостууд гараад ингээл нэг тийм яг тухайн үед ингээд өөр тэр постыг ширлээ юм. Тэнийг санагдаад байсан. Энд би юм. Амар ууралж мууралцсан пост. Би ч амар нэг фэйсбүүкээр пост мост хийдэг гэсэн. Тэгэл ер нь яагаад би ингээд тусдаа өөр ингэсэн юмтай ингээд ядаж энэс төрж гисэн ингээд холдъё гэж бодоод ингээд дан пэйж дээр юм хий гэж бодлоо. Тэгэл нийжсэн юм да. Тэгэд энэ пэйж дээр ер нь бол яг юм бичээд ингээд хандлт авангууд амар мэдээж юм л огшоолно гэл. Илүү юм хиймэр санагддээ шүү дээ. Наа чи бас тарихынд бодис ялгаар тийм лээ. Яг тиймэрхүү байдлаас бол ер нь ингээд яг дуртай юмаа хийвэл ингээд юм байна даа гэл. Ойлгож эхэлсэн л дээ. Арай дээрддээ шүү дээ. Тэгвэл одоо ихчүүд сайн надад нэг юм санаад ирлээ. Одоо на пан бейжинг групп үүсгэсэн байгаа шүү дээ. Тий. Одоо ингээд депресд орохгүй хүн гэж байхгүй шүү дээ. Хэрвээ орсон бол тэр групп төр ингээд бас адилхан орсон хүн бас таарна шүү дээ. Тий. Өнгөт депресд ороод ингээд алкоголоор тэрийг яах биш, сатар болох биш зүгээр ингээд бүгдээрээ нийлээд ууланд гарья. Өөр юм хийя. Заал авъя. Групп дээр гой юмнууд хийж болно. Заал авъя. Бас л ингээд өвөл болцтой, өвөл мөвөл чинь бас ууланд гараад сайхан гал дээр цай чанж уус мох бас л аа. Янзын штэ бас. Тийм тий. Би таас нэг сонирм одоо мэдээлэл хэлэх үү. Одоо Facebook дээр зураг тавиад лайк авангууд нэг мэдрэмж өгдөө шүү дээ тийм. Тэр чи яг алкогол уусны дараа авто мэдрэмжтэй үздэг байдаг. Нөгөө тархинд нөгөө допамин нөлөөтэй тийм бодис ялгарч идэг. Тэр нь болохоор
тамхи татангууд ялгардаг заяа. Тийм байсан. Нөгөө жоохон тайшаал өгж байгаа байсан байхгүй. Нэг жоохон юмнаас тайшаал авч байгаа. Аавангууд яадаг тийм байсан гэдэг байхгүй. Допамин нөрөө хүнийг зуршилтай болгоход хамгийн тийм холбоотой тийм тархиндах байсан байхгүй. Одоо хүн юмд донтохын тулд заавал допамин тархинд нь ялгаж идэг. Жишээлбэл Facebook руу ороод нэг юм зураг тавилаа, лайк авлаа, тархинд допамин ялгарна. Хүн тамхи татлаа, тархинд допамин ялгарна. Хүн алкогол ашиглалаа, тархинд допамин ялгарна. Хүн фитнесээр хичээллээ, тархинд допамин ялгарна. Хүн зүгээр ингээд гүйдэг зуршилтай бол гүйлээ, тархинд допамин цоглоод оноо авлаа. Тийм. Тэрийг бас ингээд амар зүгээр ашиглавал одоо чеклист гэдэг үүдэн штэ тийм. To-do list гэдэг үүдэн штэ. Одоо хийх ёстой юмнууд гэж ихсаад яадаг. Тэгээд хийж дуусчаад тэргээ чеклэнгүүд бас допамин ялгадаг байхгүй. Энэ болохоор бас нөгөө нэг тийм to-do list хийдэг хүмүүс ер нь айгүй зөв амьдралын хэм маягтай байдаг бас нэг шалхаан тийм юм шиг үлээ. Тэр тухайн 7 хоногтой ч юм уу тухайн өдөртөө л ингээл нэг тийм юм болчмоор л юм байл л дээ. Тэгэл тэрнээсээ ер нь бол зөв юмас таашаал аваад яваад ах юм бол депресснээс баг зэрч болтгой амжирах боломжтой. Энэ NBA ихлээ те гой дуунууд гарч ирж мэрэгтэйсэн ч харин депресс аваа багасаад фэнтези эхэлсэн чи. Ер нь бол одоо баг бүрч арилна гэж явахгүй өмнөх их хэмжээнээсээ бол арилж. Хүмүүс бол яг би нэг пэйж дээр ингээд хаяад орч юмг олголцдог. Тэр үед яг хөө тэгээд анзаардаг хүмүүс байдаг л байхгүй ч гэж байна. Хаяа орч юмг лэм орч ингээд ойлгочиход зүгээр ах ч гэж те. Тэгэл хүн юм хойно угаасаа л нэг яаж иж байгаа л нэг сэтгэл санаагаар унах юм гарч ирнэ шүү дээ. Тэгээ ер нь хүмүүс ч ийдтэй нөө подкастнаас асуудаг юм л дээ. Хайр дурлалын талаар яриач. Тэгээд ярихаар одоо яг юуг нь ч ярих юм ч шиг. Тийм бүтээсэн юм байхгүй болохоор те одоохондоо миний төс арай л залуул байна л да гэр бүл зохиоход. Юм үзэж гинэ үү? За ер нь тэгэл морал амьдралын тухай нэг тийм л байна. Одоохондоо бидний ярьж чадах юм бол энэ л байна да. Нас минь арай уугүй. Тэгэл яг өшөө юм яриул ярина л та. Тийм гоё асуухгүй юу ч гэх шиг. Асуул гоё ярина л та. Тэгтээ энэ хувийн амьдрал руу хамаагүй орохгүй л тийм бүрч тийм орохгүй л тий. Зүгээр нэг тэгжсэн. Тэгж яасан шүү. Тэгж бүтлгүүдэж билээ. За тийм дугаар өндөслөхүүдээ. Бүр амар ч л. Өнөөдөр чинь за ер нь энэ дугаар их урт удаан дугаар боллоо. Тэгээд энэ яриг бөндөрөө